Сайн мэцэн үү? Бидний Thinkers Alternative podcast-ийн тусгай дугаар эхэлж байна. Энэ удаад нэг онцлогтой 5 сарын 31 буюу Висакагийн өдөр зориулаад бид шашны тухай тэр дундаа буддын шашинтай холбоотой тэгээд энэ шашинтай холбоотой асуудлууд ер нь юу гэж сургадаг талаар хоорондоо ярилцах. За тэгээд зарим талаараа санал бодлоо солилцох тийм зорилгоор энэ дугаарыг бичиж байна. Окей, тэгээд энэ 5 сарын 31 бол нэлээд чухал 5 сарын 31 шинэ бол нөгөө нэг тохиож байгаа 5 сарын 31. Ер нь бол зуны ихэнх сарын шиний 15 гэдэг ийм өдрүүд байдаг. Тэгээд л одоо бидний хувьд бол нөгөө нэг шинжилгээ айны тэр гэдэгтэй адилхан энэ бол бид нөгөө шашны талаар ярилцж байгаа баг анхны сэдв баг тийм. Тэгэхээр юу нэг юм нэг том дисклеймер хэлчихье. Ер нь бол хүмүүс бас нөгөө буруугаар ойлгож магадгүй шүү. Буддизм шашин маширангууд нөгөө экспертүүд биш байж мэж гэдэг. Энэ бол нөгөө экспертийн төвшөнд биш. Ер нь зүгээр л нөгөө нэг уншиж судалсан итгэл үнэмшлийн тал дагуу ярьж байгаа зүйл гэдэг нь бас зүг шүү дээ. Тэрийгээ бас сайн. Ер нь манай альтернатив подкаст ер нь бол хөнгөнөөр экспертийн яриа бол ерөөсөө биш. Энэ бол ерөөсөө хөнгөнөөр айл болох гэхдээ шинжлэх ухааны суурьтай хоорондоо ярилцъя л гэдэг санаагаар явж байгаа шүү гэдгийг бас хүмүүстэй нэг дисклеймер хийсэн зүгээр бах тий. Тэгээ өнөөдөр энэ сууж байгаа хүмүүс бол бүгдээр буддист бол биш. Үгүй шүү дээ. Багш буддист үстэй. Тийм шүү. Бүгдээрээ. Бүгдээрээ гэсэн. Би юу бодоод шаад өөр тодорхой. Бүгдээрээ бол биш. Чи ямар шашинтай бэ? Би шашингүй. Шашингүй юм. Би стоик. Гэтэ шашингүй дээр яг ямар нэг тэр чинь одоо atheist гэж байгаа, non-theist гэж бас байгаа шүү дээ. Нэг нь atheist бол бүр ингээд үгүйсгдэг төрлийн ч юм уу тий. Би шашин бүх шашин хүлийн зөвшөөрдөг. Non-theist юм байна л да тэгвэл. Би бас non-theism гэж ярих зүг шүү дээ. Non-theist гэж ярих. Non-theist гэж ярихгүй хаа. Зүгээр бүх шашныг зөвшөөрж байгаа бол арай өөр нэг өөр бах уу. Арай нэг өөр. Тийм. Одоо би бол non-theist гэж явдаг санагдаад байгаа юм. Миний хувьд бол ягаад гэвэл нөгөө нэг байсан байгаагүй надад ерөөсөө тийм сонирн биш. Үл ойшогч бас биш байна. Байсан ч надад нэг сонирн биш. Онц биш. Байгаагүй ч надад нэг хайртай сонирн биш. Буддистууд бүгд non-theist гэдэг. Atheist биш үү? Atheist чинь deny хийж байгаа шүү дээ. Atheist гэдэг чинь тийм байхгүй. Non-theist бол байгаа nachуул хажууд л шүү дээ. Тэгээд Пунцгийн хувьд бол бүгдийн зөвшөөрдөг гэх болсон тийм нөгөө нэг гностик агностик гэх нэг жоохон сонирхолтой л юм тий. Эсвэл бүр non religious хүмүүс байдаг шүү дээ тийм ээ. Non religious гэж байна бас non spiritual гэж байна бас тийм. Аль нь spiritual. Би бодохоор юу л юм бэ л да. Бүх шашинд нөгөө юунуудыг гол судруудыг уншиж үзчихсэн учраас санал нийлэх зүйл байгаа, нийлэхгүй зүйл байгаа. Тэгээд зорилго өөрсдийн гэсэн зорилгын төлөө бичсэн бас надад бол нэг төрлийн одоо уран зохиолын хэлбэр санагдж байгаа учраас non spirit юм шүү. Non spiritual. Шүтлэггүй гэсэн үг тийм. Шүтлэггүй. Жигэн материалист гэх юм байна л да. За материалист гэх юм яг. Өнөөдөр одоо бид нар чинь шашин буддизм ярих гэж байгаа юм чинь ер нь эхлээд хэдүүлээ шашны ер нь суурийг тавьчтэй. Ер нь шашин гэж юу юм, шүтлэг гэж юу юм, ялгаа нь юу юм гэдгийг бигтэй бид нэр суурийг тавих хэрэгтэй байна. Тэгээд шашиндаа ямар шашнууд төгөөмөл байдیں۔ Одоо христийн шашныхан болон буддизм ч юм уу эсвэл тенгризм ч юм уу хоорондоо яг ямар том ялгаад тэрийг хэдүүлээ нэг ихлээд суурийг бас тавьчихвал зүгээр бах тий. Багш ярих уу? Заалах уу? Тэгээд ээлжлээд явцгаая тий. Тэгэхээр яг нөгөө нэг мэдээж энэ бол нэг тийм зүгээр нэг энгийн тодорхойлт хэлж шүү дээ. Нэг амар тэгээд угаасаа яг шинжилгээний тодорхойлч гэдэг юм уу янз бүрийн одоо антрополог талаас нь шашин шуудлал талаас нь ярих юм бол янз янзын тодорхойлтууд байх. Тэгэхээр шашин гэхээр ерөнхийдөө нөгөө нэг organized religion буюу зохион байгуулалттай шашнууд яригдж байна тийм. Тэгээд тэрний ярих юм бол нэг тийм өөрийн гэсэн судартай, өөрийн гэсэн тийм институттэй, сүмтэй, хуврахтай ч гэдэг юм уу тийм. Иймэрхүү болоод ирэнгүүт энийг ингээд зохион байгуулалттай гээд хөвчлэн шашин гэдэг шүү. Ийм биш мөртлөө тийм шүтлгийн шинжтэй цөвлөрсөн бус болоод ирэх юм бол тэрийг шүтлгийн шинжтэй зүйл гэж үздэг. Spiritual те. Religious хэрэг илүү тэр зохион байгуулалт болоод гэж байна. Одоо жишээлбэл бөө мөргөл зүргэл шүтлгийн шинжтэй бол шүтлгийн шинжтэй гэж үзэж байна. Яг тэр одоо бид нэр бөө мөргөл дээр одоо нэг тэргүүн хамбч гэдэг юм уу эсвэл нэг зэрэг дэвч гэдэг юм уу тийм харж чадахгүй шүү дээ. Хийд мэд ч юм уу. Хийд мэд ч гэдэг юм уу тийм байхгүй ингээ шавлан суудаг газар байхгүй бүгд ийм төвлөрсөн бус байдалтай. Тэгээд тэдний бүгдийг нэмэгдэгэ битсэн ном сударч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд байдаггүй. Энэ утгаараа бид нэр шүтлэг гэж харж байна. Одоо шинто шашин гэдэг Японд байгаа шүү дээ. Бас тийм төвлөрсөн юм байхгүй. Тэгээ хөвчлэн хараад үзэхээр тийм нэг жоохон
политеист буюу нэг олон тэнгэрүүдтэй ч гэдэг юм уу иймэрхүү шин чанартай байдаг. Яг бид политеист шашнууд бол байна л да эртний грекийн ч юм уу ромын ч гэдэг юм эртний египтийн нордикууд те нордик шашныг аваад үзсэн бол тэд нар ч юм бол өөр ингэсэн бас л нэг судартай гэхдээ олон тэнгэрүүдтэй байж болно гэсэн. Тэгэхээр яг маш бүдүүлгээр ингэж хуваах юм бол шүтлэг те нөгөө талын шашин хуваах юм бол нэг иймэрхүү байдлаар хуваach болно. Одоо гэхдээ бөөгийн шашин бөөгийн шашин машин гэж би тийм нэг бичвэр ер нь хүмүүс зарим хүмүүс тэгээ бичсэн байдаг шүү дээ ярьж мэрдэг шүү дээ. Тэгэхээр ер нь тэр бол бас жоохон буруу ч яа тэгэл өөртөө шашин гэж үзэж байгаа уу тэгээ шашин гэж байгаа. Нэг айхтар бас ингээл том бүр ялгаа байна. Тийм бүр амар авчил энэ бол чи бүр шашин энэ бол шүтлэг нь мяа шашин нийлүү ч гэдэг юм уу тийм гэж хэлэхэд бол жоохон төвхөлтэй л зүгээр хальт ангилж байгаа л асуудал байна. Тийм тэгэд том зургаар нь аваад үзэх юм бол ер нь яг дэлхийд дээр байгаа шашнуудыг аваад үзвэл ингэж л байгаадах шүү. Бас л би нэлээд бүдүүлэг байх шүү гэхдээ ингээл амар богино хугацаанд болж байна тийм. Нэг нь бол энэ юуны шашнууд гэж дармик шашнууд гэж яриад байгаа шүү. Энэ дотроо бол буддизм байна, жайнизм байна. Нэг нь болохоор энэ хиндуизм гэж энэ гурван шашныг нийлүүлээд хэлэхээр дармик буюу дарма гэж хэлдэг шүү дээ. Тэрэнд харьяалагчийн шашин гэж байгаа. Нөгөө талд нь бол одоо абрахамик шашнууд гэж хэлж байгаа. Тэр нөгөө нэг Библиэлд гардаг Авраамаас гаралтай хүүхдүүдийн тэдний хүүхдүүдийн гаралтай шашнууд гэр христийн шашин. За эхэндээ бол нөгөө юудэн буюу хебрэвийн шашин. Тэгээд христийн шашин, сүүлд нь бол исламын шашин гэдэг. Энэ гурав ч бол нөгөө ах トゥ гурван шашин гэж үзэж болох юм шашнууд байгаа даа гэсэн. Тэгэхээр дэлхийд дээр байгаа хамгийн том одоо эдгээр бол ер нь дэлхийн баг шүтлэгтэй шашинтай хүмүүсийн баг дийлэнх нь энэ хэдрүүд орж байгаа. За тэгээд тэрний гадна талд бол одоо нөгөө нэг илүү нөгөө локал тэр банан бөөмөргөл байна. Одоо нөгөө паганизм байж болж байна. За Японы шинто байж байна. Хятадын уламжлалт одоо даоизм тэгээ нөгөө янз янзын өөрсдийнх нь тиймнүүд байна. Тэгэл одоо энэ полинез руу явбал бас өөрсдийнх нь нөгөө Мона гэх хүүхэлдэн өндөр гардаг тэр полинезуудын шүтлэгч гэдэг юм. Энэ эдгээр бол нэг тийм айхтар дэлхийд дээр түгээмэл биш. Гэтэ бол байж идэг тийм зүйл. Тэгэхээр бид нар ингээд ер нь нэг 10 хүний 9-өн тааралтууд бол түрүүний хэлснээр нэг бол дармик нэг бол абрамик шашин нэг л одоо бараг шүтж байна л да. Би нарийн статистик мэддэг. Тэгвэл одоо жишээлбэл за хамгийн том хоёр нь бол нэг талдаа дармик шашнууд нөгөө талдаа абрамик шашнууд болчихлоо шүү дээ. Тэгээ энэ хоёрын хамгийн том ярын ялгаа нь юу гэж байна? Абрамик шашнууд бол түрүүний хэлдгээр теист шашин тий. ертөнцийг бүтээсэн нэг эзэн байгаа. Жишээлбэл христийн шашинд бол тэр нэг лорд тий ертөнцийн эзэн гэж үздэг тий. Хебрэвийн шашинд бол Яхове гэдэг хэлж байгаа тий. Юуны исламын шашинд бол Аллах гэдэг энэ бол ертөнцийг бүтээсэн агуу хүчтэй бүхнийг мэддэгч бүхнийг чадагч нөгөө англиар бол энийг хэлдэг omnipotent omniscience гэж хэлээд байгаа юм л да тий. Ийм зүйлийг хэлээд байгаа. Тэгэхээр ийм бурхамтай байдаг. Энд нь ингээ бүтээсэн шинжтэй байдаг. Дармик шашны хувьд бол сонирхолтой нь тийм зарим талаар бүтээгчтэй. Гэхдээ ер нь бол дарма буюу тэр нэг ном тэр үзэгдэл ертөнцийн хууль гэдэг юм энэ дээр ингээ захирагддаг гэж үзнэ. Гэхдээ хинду шашинд бол одоо Махабрахма дэлхийн ертөнцийг бүтээсэн гэж үздэг бол буддизм, жайнизмд бол тийм бүтээгчийн тухай ойлголт байдаг. Дэлхийн ертөнц бол ийм хин нэгэн бүтээсэн гэж үздэггүй. Тэгэхээр өөрөө юм космик одоо самсара гэж хэлдэг, сансар гэж хэлдэг. Ийм космик ертөнц бол өөрөө өөрийгөө зохицуулаад бий болоод мөхөөд ийм юу гэдэг юм мөчлөг хэлбэртэй оршдог. Тэгээ хаанаас эхэлсэн гэхээр тэрэнд бол эхлэлийг хайх боломжгүй. Тэгээд хэлэхдээ бол бүр юу гэж хэлдэг вэ гэхээр эхлэлгүйгээс эхлээд гэж хэлдэг байхгүй. Тэр нь нэг талаас бас нөгөө юутай төстэй байхгүй. Эртний грекийн нөгөө хаос байжгаад бунк гэдэг эргээд нөгөө нэг гая үүсээ. Тэгээ гая уранустай уранусыг үүсгээд уранустай дэр нэгтгээд дундаас нь 12 титан төрөмж гэдэг юм уу. Тэгээд тэнтэй адилхан нэг ямар нэг байдлаар эхлээд нэг юм хаос байжгаад тэгэл өөрөө аяндаа үүссэн ч гэдэг юм байна гэсэн үг. Хиндуизм бол яг тийм бах те. Би харин нөгөө дармаж шашинд байдаг гэдэг. Гэтэ нэг бурхантай шүү дээ те. Олон ч ахмаа. Ер нь бол нэг айгүй том бурхантай. Тэрнээсээ хамаарат нөгөө эндэгчин соёл нөртөл тэрэндээ айгүй шингэцэн нөгөө ядуур нь бол хөлнөөс төрсөн нь бол угаасаа тэр амьдралдаа ядуу тэрнээс дээшлэх боломжгүй гэж байгаа. Тэг үхэл гэдэг шүү дээ. Тийм системтэй байгаа шүү дээ те. Хонцгийн жишээлбэл хятадд ч юм уу сурж байхад чинь янз янзын шашны ер нь хятад хүмүүс ер нь шашны хувьд ямар хөө байна. Одоо бид нар Монголд байгаагаас те бид нар бол одоо Монголд ч юм бол буддист шашин бол айгүй буддизм бол хамгийн том нөх те. Араас нь угаасаа христийн шашин байгаа. Тэгээ сүүлийн үед миний анзарж байгаагаар нөгөө нэг энэ христийн шашин чинь зүгээр биш нөгөө нэг одоогийн Монголд айгүй их байгаад байгаа нөгөө хожим үеийн сахиус. Хожим үеийн гигантнуудын сүм гэдэг чинь мормнууд гэж яриад байгаа шүү дээ. Чинь христчин дотроо нөгөө католик гэдэг нөгөө нэг
Протестант гэдэг явж байгаа шүү дээ. Тэдний дунд нь бол ер нь төөрдөг шүү дээ. Тэгэхээр яг би нэг их сургуулийн орчинд байсан болохоор шашны үйл ажиллагаа тийм амар өргөн хүрээнд байгаагүй бийж магадгүй. Гэхдээ нөгөө миний байсан газар чинь Сичуан гэх нэлээд уршаа төвдтэй ойрхон. Тэгээ төвдөөс яг манай монголчууд шиг монгол лам нар шиг хувцалсан хүмүүстэй нэлээд таарна. Тэгээ тэрийг нь хин ч ингээд нөгөө танихгүй мэдгүй огт харж байгаагүй юм харсан юм шиг цэрвэж харж маргаж тийм ялгуурлан гадуурх юм байхгүй. Тэгээд их сургуулийн орчинд гэхээр миний байсан газрын онцлог нөгөө даоизмын нэлээд юм одоо спириттэй газар гэж үздэг. Тэгэхээр хүмүүс тэглээгээд би энэ тийм олон юу харж байгаагүй. Одоо гандан дээр хүмүүс очиод ингээд ном уншуулаад суудаг штэ тий. Эсвэл бөөнд ном хураад суудаг штэ. Тийм үйл явдал юус харж байгаагүй. Хятад одоо сүм хийдүүд нь яадаг вэ гэхээр дотор нь яг хүмүүс ингээд уулаараа явахдаа амраад дотор нь юу байгааг үзээд тэгээд нөгөө хүүж уугуулад явах боломжтой. Тэр үед лам нар нь дотор ажиллаа хийгээл явж л байна. Одоо тэр шавилж байгаа хүмүүс нь тэгэд байж лэн тийм нээлттэй. Тэгээ хинж тэн дээр би юм тгий ингээ гэхгүй өөрөө сүсгэлэн бол сүсгэлээд мөргөөд тэгээд явна. Тэрнээс гадна залуучууд дунд нь нөгөө гадаад оюутнууд их байдгаас шалтгаалаад исламын шашныг нэлийн сонирхдаг хүмүүс байсан. Гадны оюутнуудаас хамаарат. Тэгээд нөгөө исламын шашинтай улсууд чинь өөрсдөө шашныг нэлээд төвийн дэлгэрүүлэх сонирхолтой. Нөгөө туйлын итгэл үнэмшил байгаа шүү дээ, тий. Тэгэхээр өөрсдийнхөө нөгөө юу яадаг? Судар нь юу? Кораныг англи хэл дээрх коронтойгоо ирд юм билээ. Уншуулах зорилгоор шүү дээ. Түгээ дэлгэрүүлэх зорилгоор. Тэгээд ингээд зүгээр өхгүй англи хэл дээрх короныг хүнд өгнө гэдэг бол энэ хүн миний итгэлийг олоод тэг ингээд маш одоо дээд зэрэгт хөлийн зөвшөөрөгж байгаа хүндлэгдэж байгаа. Тэгэхээр корона өгтөө ч гэсэн ингээд хамаагүй оюутнуудтай авчиж өгөхгүй бүр нилээн дотн болж тэг дидийг нь хийж агаад корон судраа гэхгүй бол нэг корона гэхээр нэг юу гэдэг байгаа санаа. Корон судраа тэгээд өгтөө бас яг нөгөө ном журмынхаа дагуу жижигхэн церемони хийж өгнө. Юу вэ? За чи ингээд надаас хойлоо би чамд ингээд судраа бэлгэлэх гэж байна. Гэтэ энэ бол над дээр буцаж ирэх ёстой. Чи уншихгүй бол надаас авахгүй. Авна гэдэг үл чи надад уншаад буцааж өгч ийн гэсэн амлалт өгж байгаа гэсэн үг. Тэгээд судраа нөгөө корон судраа одоо бэлгэлхийнхаа өмнө өөрөө нөгөө гар бие бүх юм уугаана. Ариусна. Авж байгаа хүн бас яг тэгнэ. За тэгээд чи энэ судрыг хизээч нөгөө доогуур газар тавихгүй нээж энд ил орхихгүй зөвхөн өөрийнхөө тэ бидээ аваад дэрэн доороо хийж уншаад тэгээд явна гэж ингэж өгдөг. Айгуу тийм юу юм бэлээ. Чанга одоо чангч гэжтэй системчлэгдсэн. Тийм одоо тийм байна тий. Яг гоо би зүгээр сая сонирхоод чамаас хятадын гээд хятадын шашин ямар хөө юм л гэж асуунгууд шалтгааны юу гэхэлэр би хятад нөгөө нэг юм веб новел ч юм уу лайт новелууд айгуу уншдаг. Ер нь хэсэг айгуу уншсан юм аа. Тэгэхингүүт тэнд одоо юу гэдэг чинь одоо жоохон фантаз төрлийн зохиолууд учраас ер нь нөгөө супер павер нь шашны юм айгуух орж ирдэг. Тэгээд тэн дээрээс юу анзарч ирсэн мэхлээр дао гэдэг тэр таоизмтай холбоотой ч юм уу эсвэл тэр дао гэдэг нэг юм яригадаад байх шиг байгаа юм. Тэгээд тэрний юм яригадаад давхар энд буддизмын зарим элементүүдтэй холилдоод тэр нэг зохиолууд ер нь л айгуух тэр хоёр шашны юмтай айгуух холилдоод байгаа юм шиг надад ер нь тийм тэг санагдчихсэн. Тийм болохоор бас хятад тэр нэг буддизм болон тэр таоизм ч юм уу те бас зөндөө бас дотроо зөндөө олон мэд. Конфушизмыг бас шашин шүтлэг гэж үзэх ч юм уу ч юм бас тийм. Тэгэхээр тэр болгоно ингээд айгуу тийм бие биенээсээ нөгөө нэг яг энэ дээр их сонирхолтой ажилт нь юу гэхээр гэтээ яг шашнууд бол ингээд түгэн дэлгэрхтэй айгуу тэр тухайн орон нутгийнхаа амтай айгуу холддог тэгжиж амжилт болдог гэх. За энэний жишээ ярил л да. Христийн шашин гээл тэгэхэд яг ингээд Библийг аваад үзэх юм бол Библиэл дээр гарч байгаа зарим үлгэр домгуудыг бол тэр нөгөө утга зохиол судалдаг хүмүүс бол айл дээр үеийн шумерийн ийм зохиолоос одоо үер мүер болдог юм бол хэдийн ардын ам зохиол бичигдсэн. За тэр үертэй холбоотой асуудлыг бүр шинж ухааны үүднээс холбохоор нөгөө мөслөг дуусаад айгүй их усан галуу юу гэх иймэрхүү үзэгдэл болж ирсэн. Хүмүүс ам дагуулж ам дамжуулж ярьдаг байжгаад тэр нь тэгээ нэг үлгэр домогт одоо ямар нэгэн байдлаар ороод ирсэн ч гэх юм уу. Тиймэрхүү санаанууд их байдаг. Тэгэхэд одоо жишээлбэл бурхны хүү
бууж ирээд үхээд эргээд тэнгэрт гарна гэдэг бол та нар хэрвээ жоохон ухах юм бол Геркулес байхгүй. Геркулес чинь Зевсийн хүү штэ. Тэгээ хүн болж буугаад тэгээд үхээд гавья байгуулад тэгээд эргээд тэнгэр дээр гардаг гэдэг иймэрхүү концепцүүд бол тийм шин зүйл биш байсан байгаа даа байхгүй. Тэгэхээр тэр имийг өөртөө санааг нь агуулад за жишээлбэл одоо Christmas гэж тэмдэглэдэг. Энэ хэрвээ энэ подкаст үзэж байгаа Big Bang Theory-гийн тэгээ ситкомыг мэддэг бол тэндээ Sheldon гэдэг гол дүрийн жүжигчин дүрэн тайлбарладаг штэ. Өөр нь Иесус Христ бол яг хэрвээ түүхэн хүн байсан бол энэ 12 сарын 25-нд төрөөг юм аа. Энэ бол тэр 12 сарын 25-нд яадаг вөхрийн Германик Овг аймагуд Сатурналия гэдэг баярыг тэмдэглэдэг байж байгаа. Тэр баяр дээр гацуур мацуур одоо юу гэдгийг тэр мөн гэж бод. Тэгээд тэр баярын өөртөө нэг хайжих буюу дээрэнд явахын тулд сайхан энэ бол одоо Христийн төрсөн өдөр болгож хаяад ингээд иймэрхүү маягаар хувиргаж явдаг. Тэгэхээр ямар ч шашнууд иймэрхүү байдалтай хувирна. Жишээлбэл буддизм хятад очихдоо чим хятадын одоо орон нутгийн тэр өөрсдийнх нь шүтлэг шүтээнийг өөртөө шингээгээл авчиж байгаа. Буддизм төвдөд очихоор яасан бэ? Төвдийн өрийн бон гэдэг өөрсдийнх нь тэр бас бөө мөргөлтэй ойрлоо тэр мөргөлийг аваад тэнд байгаа тэр одоо 9 шидийн бурхан шүтэнүүд юу гэдгийг тэр шүтдэг орон нутгийн шүтэнүүдийн бүгдийг өөртөө эсвэлж байгаа байхгүй. Монголд орж ирэхдээ мөн л бөө мөргөлтэй үзэлцэх үедээ үзэлцэн. Би нэг устгах гэж оролдох үедээ устгах гэж болно. Гэхдээ бөө мөргөлөөс нь янз янзын элементүүдийг авчиж байгаа байхгүй. Ер нь бол цэвэр ингэж оршинох нь гэдэг айгүй төвхтэй. Тэгэл тэр чинь дасан зохицол тэр хүмүүсийнхаа аж байдал те тэрэнд нь тааруулаад явахгүй бол угаасаа боломжгүй болчихдог. Тэгэхээр бид нар шашныг харахтаа яг л тийм амьд биет гэж харна үгээс биш. Зүгээр нэг амьгүй үзэл санаатай айгүй тийм цэвэр үзэл санаа цэврээрээ гүйж очиод ордог гэдэг бол угаасаа ямар ч боломж. Би нэг юу уншиж ирсэн юм а. Дээр нөгөө Цэнтдоогоон билүү Монголын соёлын алманак гэд бичсэн ном уншихад цэтэн болгон оршуулгын талаар нэг тийм юм бичсэн байсан. Тэгээ тэрэн дээр яасан бэ гэхээр ингээд зэдэн болгон оршуулгыг яхад ингээд зургийнхын дагуур юм улаантай юм тавьсан байгаа. За тэр үнийг тэгээд нэг авсан твтүүлсэн байж таараа. Очихоор нь хоёр галын дундуур хүмүүсийг гаргасан байж таараа. За тэгээд лам хүмүүс янз бүрийн ном уншсан байж таараа. За тэгээд тэр оршуулгын өслөөсний дараа нэг будаалга маягийн юм тусан байж таараа гэхэд энэ дотор хэдний шашны элемент байна гэдэг хэлж байгаа байхгүй. Нэгдүгürt нь одоо тэр улаан тууц хийдэг бол ер нь монголчуудын эмгэнлийн өнгө гэхээсээ илүү коммунизмын улаан зам дээр хар зураас татлаа гэсэн утгатай коммунистуудын эмгэнлийн тууц байхгүй. Тэр нь хоёрдугаар нь хоёр галын дундуур гаргадаг ёслол манийхын шашин гэж байсан. Тэгээ Зороастрын шашин сүлдэлтэй байдаг. Галаар яадаг тэр шашны хоёр галын дундуур. Ягаад ер нь Монголын эзэнт гүрний дээр үедээ нөө манийхын шашинд айгүй ойрхон байсан учраас тэр хоёр галын дундуур хүнийг гаргах гэдэг юм тиймүүд байсан. Тэр манийхын шашны элемент гэж байгаа. За авсан твтүүлнэ гэдэг бол ерөнхийдөө энэ Европын Христ зүрхний элемент байна гэсэн. За тэр будаалга нь бол тэр ламнар очиод ном уншиж байгаа нь бол төвдгийн буддизмын элемент. Тэгэхээр ерөөсөө энэ тэр оршуулгын зан үйл дээр ихэд энэ олон шашны элементүүдийн хооронд нь нийлүүлсэн байна гэдэг санааг хэлэхэд л нэрээ бас л хүмүүсийн аж байдалд бол шашин бол янз янзын байдлаар нөлөөлж байна л гэж санаа авахгүй тийм. За одоо тэгэнгүүт буддизм руугаа ер нь орё тий. Буддизм ч одоо 3 том сургууль байгаа гэж ярихад зөв үү тий. Theravada, Mahayana, Vajrayana. За энэ 3-ын том ялгааг нь таана. За буддизм бол нэг манай өмнөх нэг нийтийн тоолын өмнөх гэж ярина тий. Нийтийн тоолын өмнөх 500-аад оны үед үүссэн гэж байгаа. Тэгээд анх бол одоо энэ үүсгэсэн үнийг бол угаасаа бид ярин цаашаа. Гэтэ яг хэдүүл яг сургуулиудын нэрээ нөгөө системлэгч байгаа учраас илүү нөгөө өвлөг домгийн бол бид нар нэлээд уншаад мэдчихнэ. Тэгэхээр анх үүсээд тэгээд ер нь бол код энтэгт үүсээд нийтийн тоолын өмнө хэд гэв? Нийтийн тоолын 500 оны үед тийм 500 оны үед гэсэн. Тэгээд нөгөө 2500 жилийн өмнөх гэж ихлэ яриад байдаг тийм учраас. Тэгээд нийтийн тоолын өмнөх 500 оны үед үүсээд тэр үед бол энтэг тийм төвлөрсөн том эзэнт гүрэн байхгүй нэг жижигэн одоо энэ Италийн хот улсууд шиг жижигэн ванлигууд хаант улсууд иймэрхүү хуваагдсан байж байгаа. Тойд энтэгт үүсээд энтэгтэй нэлээд түгээмэл байж байгаа. Тэгээд урагшаага Шри-Ланк руу очоод за хоошоогоо явсан хэсэг нь бол ерөнхийдөө нэг 600-аад оны үед юм уу да энэ хоошоогоо явсан юм шиг байна. Төвд рүү бол тэр 600-аад оны үед рүү явсан юм шиг байна. Тэгээд хятад руу мөн адил одоо тэр 600-аад оны 400 500 оны нийтийн тооллох шиг байна. Оны үед явсан. Тэр нөгөө тан улсын үед нөгөө нэг баруун этгээд ном заасан гэдэг нэг тийм санзан лам гэдэг нэг тансан лам ч гэдэг тэр яг жинхэнэ хүн бол санзан яг бодит хүн байсан шон занчлоо тийм хүн байж байгаа. Тэр хүн бол яг энтгийг орсон бүр энтг тэр үний утсан энэ тэр тэмдэглэлүүд мэд. Тэгэхээр тэр нөхөр чинь болохоор нөгөө хятад төгсөн буддизм бол жоохон болохгүй байна. Жинхэнэ номуудыг би олж авчирмаар байна гэдэг энтгэхээс маш их хэмжээний ном
хятад руу зөөж исэн гэх юм уу да тий. Ийм тэр нь тан улсын үеийн чинь 600-аад оны үеийн үйл явдал болж байгаа байхгүй. Тэгэхээр ингэж явж байгаад энтгтэй хамгийн сонирхолтой нь өөрөө буддизм устцсан гэх юм уу да. Өөрөөр хэлбэл хиндуизм тий тухайн үеийн хиндуизмда дарагдаад гэдэг юм ингээд байхгүй болцсон. Тэгээд тэр урсгалын тэр Шри-Ланк руу явсан хэсгүүд нь бол одоо бидний мэдж байгаа Theravada гэдэг сургууль байгаа. Ер нь бол одоо энэ 3 сургууль дотор нөгөө хамгийн эртнийх нь гэх юм да. Мэдээж өөрчлөгдсөн юмуд байгаа. Гэтэ ер нь одоо хамгийн оригинал гэж ярьж болох үс сургууль нь бол тийм хамгийн анхны гэх юм да одоо байгаас хамгийн анх. Мэдээж дунд нь бол янз бүрийн континуум байгаа тийм. За тэгээд энтгийн хойд хэсэгт байж байгаад одоо бидний ярьдаг тэр Нагар Жуна гэл ингээд энэ хүмүүс одоо Шантидева гэдэг энэ хүмүүсийн үүсгэж ахиж имхэлсэн нэг сургууль нь тэр Махаяна буюу их хөлгөний сургаал гэдэг. Энэ сургаал бол илүүтэй их Евро төгсөн байна гэх Хятад, Солонгос, Япон руу очиж төгсөн байгаа. Тэгэхээр Зэн бол Махаяна буддизмын нэг хэсэг тийм. Зэн буддизм чинь Хятад Чан буддизм гэж хэлдэг байсан. Тэр бол Махаяна сургаалын нэг хэсэг. Төвдөд очисон буддизмыг болохоор юу гэж хэлээд байна? Тэр Важраяна буддизм, очир төлөвний буддизм гэж хэлж байгаа. За тэр Важраяны буддизмыг аваад үзээ дотроо ерөнхийдөө 4 төвдийн буддизмын 4 сургууль байгаа гэх шүү. Тэр нь болохоор Нимма, Сажа, Сера, Гэлүг гэсэн 4 сургууль байгаа гэх шүү. За би андуурсан байж магадгүй шүү. Чэжирээ хэлээд байгаа учраас ямар ч энэ 4 сургууль байдаг. Энэ 4 сургуулийн одоо шинэ тэр Нимма гэдэг нь бол улаан малгайтны сургууль. Одоо улаан малгайт. Улааны урсгал гэж хэлдэг. Одоо манай нөгөө Данзан авчаа тийм ноён утга Данзан авч бол энэ Нимма сургуулийн хань гэдэг юм уу. Өшөө тэр Сажа бандит гунгааж алдсан гэдэг нөгөө Эрдний сан Субашид гэдэг баг айл болгоно ном байж дээ шүү дээ. Тэр нь бол тэр Сажа гэдэг сургуулийн хань төлөөлөгчтэй нэг байгаа. За тэгээд Гэлүгийнхэн төлөөлөгч Гэлүгпа гэж хэлдэг. Тэрний том нөгөө нэг одоо эзэн одоо удирддаг нь бол Далай лам байхгүй. Тэгээд Далай лам чинь төвдөд нөгөө 3 буддизм урсгал байж л байгаа. Гэтэ Далай лам гэдэг чинь за хэдүүлээ санах тийм буддизм. За буддизмыг дармын шашин гэх юм. За буддизмаас нэхлээ та. Буддизм тэрэн дундаа Важраяна буддизм дотор төвдийн буддизм дотор Гэлүг гэдэг сургуулийн тэргүүн байхгүй. Тэгэхээр бусад бодоо нөхдөдтэй бол ерөөсөө нэг тэгж айхтар хавтад байдаг гэсэн. Тэгэхээр ийм 3 сургууль үүссэн байгаа. Тэгээд Важраяна бол нийтийн тооллын 600-700 оны үед үүссэн юм бол төвд их хүчрэгчгүйгээр тэр үед чинь тэр сөвдийн Соронзон гом гэдэг хаан чинь төвдийг нэгтгэхэд төвдийн баг алтан үе болж исэн үед тэр буддизм тэндэг хүчтэй хөгжөөд Монгол руу бол яг хүнээгүй үед бол буддизм Монгол руу орж исэн гэж байна. Тэр нь ойлгомжтой Махаяна буддизм болох. Тэр нь Важраяна үсэг учраас Махаяна буддизмд очино. Theravada бол очих боломжгүй байхгүй. Theravada чи Шри-Ланк, Тайланд гээд зүүн зарах тийм. Хятад тэртээ тэргүй Махаяна буддизм ороод ирсэн бол Хятад дундад Аз тэртээ тэргүй Махаяна буддизм ороод ирсэн бол мэдээж одоо тэр үед одоо хүннөрөөч гэдэг юм уу, хүннүг заламжилсан Сян байч гэдэг юм уу, тэр хойтлын усууд руу тэр Нероны үед бас буддизмын олдрууд олцсон гэд ярих юм бол тэр бол гарцаагүй Махаяна буддизм л орж ирсэн байгаа. Сүүлд нь 1500-аад оны үед нэг юу Төмдийн алтан хай дээр бол орж ирсэн буддизм бол тэр бол өстой жинхэнэ Важраяна буддизм бүр сүүлд нь төвдөөсөө Монгол руу орж иж байгаа. Нэг асуулт байна л да. Одоо Theravada буддизм зүүн Азаар ингээд Шри-Ланкаар тархсан гэж байгаа шүү дээ. Ягаад зөвхөн тэр аваар ингээд тархаад тогтсон юм бол ягаад Махаяна шиг ингээд бусад одоо юу гэдэг чинь Хятад руу ч юм уу тэгж хүчтэй ороогүй юм бол тэгэл төрүүлж байрлсан. Тэгээ юу нь ягаад Махаяна өөрийгөө Махаяна гэж нэрлсэн айгу эндээс тодорхойхгүй тийм. Махаянагийнх нь Theravada-г заримдаа юу гэж хэлдэг вэ гэхээр их дорнож утгаар Hinayana гэж хэлдэг байхгүй. Hinayana баг болон гэж хэлдэг. Тэгээ өөрсдөө их гээд нөгөөдөлөө баг гэж хэлж байна гэдэг чинь нэг жоохон элитист зан гаргаад тийм гаргасан. Тэгээд нэгэнт одоо нэг Хятад очиод нэг төрийн ивэлтэн ч гэдэг юм ингээд багтаад үүсчингүүд нөгөө үдийгөө бол та нар бол одоо жижигхэн таандын явж байгаа сургаалчин бол баг зорилгын төлөө явж байгаа учраас бид нар илүү гэж хэлчихэнгүү тэгэл тэр нь бол нөгөө талд очиод орших боломжгүй хоёрдугаар улс төрийн дэмжлэг авчиж байгаа учраас ийм байдалтай л болчихж байгаа. Сонирхоод байгаа юм нь одоо бид нар христийн шин төрөлтөөр католик протестантын ягаад энэ улсууд католик болсон ягаад протестант болсон ягаад ийм байгаа гэдгийг бид нөгөө нэг төвхийн хувьд харж чаддаг шүү дээ. Ер нь яг ийм учраас ингэж тарсан. Тэр талаар нь л би зүгээр сонирхоод ягаад Theravada нэг тэр хаваар Махаяна энэ хаваар тархаж байгаа юм. Тэр бол одоо нөгөө юунуудлах нөгөө газар зүйн хувьд одоо Шри-Ланкаас зүүн Аз руу очиход их амархан шүү дээ. Тэгээ хоёрдугаар нөгөө Тайландын хаадууд ч гэдэг нь тэнд байсан династинууд
аль шашны хүлээж авсан бэ гэхээр магадгүй Theravada хүлээж авсан Mahayana хүлээж авахгүй байсан зорилго магадгүй Хятадын нөлөөнд орохоос зайлсхийж гэх юм уу тийм байж болно. Манайх ягаад төвдийн буддизмыг авсан ч гэх юм уу тийм Күнзийн шашны Күнзиг ч юм уу Mahayanаг аваагүй төвдийн буддизмыг авч яана гэдэг чинь бас л Хятадаас айрлуулах өөр байх зорилготой ч гэх юм уу. Би гэтээ нэг юм сонсч байсан юм байна. Би нөгөө Хятад сурч байхдаа яг Шри-Ланк оюутнаас яг тийм би одоо марччихъя. Өөртөө бол ягаад өөртөө бид нэр угаасаа манай буддизм бол хамгийн одоо ахмад настай яг үндсэн жинхэнэ буддизм гээд тэгээд ягаад тараагүй талаар Таиланд оюутан, Шри-Ланк оюутан хоёр надад ярьж ирсэн. Тэг би одоо санахгүй. Яг санаж байгаа юм шиг эхэлхий. Би бүр яг санах гэж чадахгүй. Тэгээ надаас чи ямар шашинтай вэ гэхээр би ч одоо яг ийм өөрийн гэсэн шашин баг байхгүй дээ. Гэтэ монголчууд бол ихэнх нь буддизм итгэдэг ингээ сүсгэлгээ гэд тэгэнгүүт буддизмын бас ингээ урсгалууд ярьж агаад тэгээ ер нь нэлийн ялгаатай юм байна гээд тэгээд тэдний би тэр ярианаас хамгийн санаж байгаа юм нь Шри-Ланкийн хувьд төвдүүдтэй их ойр байх сонирхолтой юм билээ. Шашны хадлаас юм уурчсан төвдүүд санскрит хэл мэлийг бас нэлийн сонирхдаг юм билээ өөрсдөө. Залуучууд нь ч гэсэн. Тийм байл. Тийм. Тэгэхээр одоо бид нар бас нэгэнд хэл ярьтал бунцэн нээжж байгаа учраас хэлний тухай асуудлыг надад зүйлийг сонирхолтой байдаг байхгүй. Хамгийн эртний буддизм гэж яриад байгаа одоо Theravada буддизмын үндсэн текстийг болохоор Pali Canon гэж хэлдэг байхгүй. 3 сав номч гэж хэлдэг юм да Tipitaka гэж хэлдэг. Тэгэхээр буддизм хамгийн анх ер нь яригдсан байж болзошгүй хэл нь бол одоо яг Буддагийн амнаас унсан байж болзошгүй үгнүүд нь бол тэр Pali хэл гэж хэлээд байгаа. За тэгээд их хөлөгний сургаалууд бол бүгд санскрит хэлээр бичигдсэн байт юм бүгд. Ихэнх нь санскритээр бичигдэл пампам гэж яваал. Тэгээд төвдийн буддизм бол санскрит бас гадна төвдөр бичигдсэн байдаг гэсэн үг. Тэгтээ мэдээж Хятад руу гарсан одоо нөгөө санскрит хэлээр гарсан юмнууд бол Хятад руу орчуулагдсан. Хятадын ханзаар бүгд бичигдчихэнгүүт тэр ханзын солонгос хипо хоёрыг дууддаг. Ханзныхын дуудаад дуудчихж байгаа байхгүй тийм. Одоо Хятад бол ханзаар бичигдэл бичиж шүү дээ. Нөгөө юм чинь хамгийн төсрүү хөрүүлээд бүгд нь ханз хэлбэртэй нүдэл бичингүүд ханз болгон өөрийн дуудлагатай ангууд Японд тэр ханзыг чи өөртөөхөөрөө дууддаг дуудлагатай тэрүүгээр нь дуудчихж байгаа байхгүй. Солонгос ч юм уу адилхан тэрийг дуудчих. Ханз ашиглаж байсан бол. Хуучин ханз ашиглаж байдаг усуд бол тэгэл дуудчихж байна. Тэр бас Mahayana яагаад ийшээ солонгос Хятад Япон руу айгүй хурдан дэлгэсэн. Магадгүй Хятадын нөлөө гэж байна. Хятадууд бол угаасаа тэр ясаа одоо тэр Япон бол буддийн шашинд орсон нь бол тэр ханху Шотоку гэдэг хүн дээр Солонгосын Бакжи улсаас тийм титэм өгсөн тэгээд тийм алтан бурхан өгсөн гэсэн тийм нөгөө мэдээ байж идэг. Тэгээд Японог бол ерөнхийдөө буддийн шашинд оруулах ажлыг эхлүүлсэн ч гэдэг юм уу. Иймэрхүү түүхүүд одоо Японы буддизм бол бас нэг тэр үеэс үүссэн эхлэн тавигдсан ч гэдэг юм уу. Иймэрхүү тийм түүхэн сурвалжууд бол байж идэг гэсэн. Тэгээд хэлний тухайд гэх юм бол тэр санскрит болон пали хэл бол хоорондоо их төстэй байдаг юм. Жохон авианы хувьд л ялгаатай болохоос одоо маш энгийн жишээ хэлэх юм бол бидний мэднэ үүлийн үрийг карма гэдэг хэлж байгаа юм санскрит үг. Энэ бол пали хэл дээр болохоор камма гэж бичигддэг. Ер нь бол тэр ирүүдийг бүгдийг байхгүй болгох шин. Одоо жишээ нь бидний нөө дарма гэж хэлдэг тийм дарма ном л гэсэн үг шүү дээ. Тэр нь болохоор юу нэг пали хэл дээр очих дамма болоод очдөг ч гэдэг юм. Тэгэхээр зарим нэг юунууд нь дөөр болохоос биш пали болон санскрит хэл бол хоорондоо нэлээд ойролцоо хэл байдаг юм. За одоо гол юм руу гарыг тий. Висака гэж яг ямар өдөр вэ? Яг миний хальт харснаар болвол энэ зуны ихэнх сарын шиний 15 тэгээ бүтэн сартай өдөр гэдгийг 1950 онд World Buddhist Organization лөө тийм буддистуудын байгууллага юм. Тэд нэр яг тогтоосон гэж би ойлгосон. Эсвэргээрээ анх болохоор тэр юу нь яг үүслийн хувьд би нэг тэр хүн харсан нэг Хятадын Даянч маягийн юм уу Фашиан гинөө гэсэн Фашиан гэж тэр хүн ер нь энэ Висакагийн анхны тэмдэглэлүүдийг хийж исэн гэдэг юм их сурвалж олсон. За тэгээд тэр үед болвол эхний 2 сар энтхийн эхний 2 сарын юу лээ эхний 2 сарын бүтэн биш 2 дахь сарын бүтэн сартай өдөр гэх юм уу тийм нэг тиймэрхүү юм битсэн байсан гэж би уншсан хальт харж л уншсан. Гэхдээ яг тэр талаар тэрнийг ойлгохын тулд нөө бидний эртний энтхийн календарын системийг нэлээд ойлгох юм бол тэр 2 дахь сарын хийнэ тэр яг хөө тэр ЮНЕСКО дээр бүртгэж яваад UN дээр одоо Висак гэдэг өдрийг тэмдэглэдэг болъё гэдэг тэр дэлхийн буддистуудын бол тэр үед хийгдсэн. Гэхдээ ер нь бол буддистуудын Висака
пужа гэдэг. Бүр зөндөө бас Висака пужа гэж хэлдэг байхгүй. Пужа гэдэг нь буулт, тэнгэрийн буултыг бас пужа мужа гэж хэлдэг учраас Висака пужа гэж хэлдэг. Гэхдээ энийг бол дээр үед ер нь тэмдэглэдэг байсан юм шиг байна. Ер нь бол ингээд угаасаа сарны тоололтой байдаг байсан учраас хоёрдугаар буддистуудад яг нэг 4 өдрийг их чухалчиж одоо христийн шашинтай хүмүүс бол бүтэнсээ өдөр болон сүмдөөч зайлбардаг. Тэгээд төсдөөр буддистуудад юу гэхээр шиний нэг нь 8, 15, 23 гэсэн энэ 4 өдрийг ерөнхийдөө дүүцэн өдөр гэж хэлдэг юм да. Яагаар пали хэлээр бол upasata гэж хэлдэг юм. Пали хэлээр. Тэр энэ өдрүүдээр яадаг вэ гэхээр хвчлэн энгийн хүмүүс сүмд очдог. Сүмдэр очиж номлол сонсдог, хуврагуудаас номлол сонсдог, илүү хатуу сахил хүртдэг ч гэдэг юм уу те. Энгийн хувраг биш хүмүүс ийм өдрүүд. Тэгээд энэ өдрүүд дотор тэргэл сартай өдөр айгуу чухал байдаг байсан. Гэвч нөгөө буддын шашинтай улс орнууд ч нөгөө нэг ингээд сүм рүүгээ шөнө өрөө явангууд дандаа бүтэн сартай байж байгаа юм бол явахд их амархан байдаг гэх юм уу. Тэрнээс үүдж юм. Зөөхөн энэ бол зөөхөн магадгүй assumption амул. Тэгэхээр тэр өдрүүд дотор энэ Висака пужа буюу зуны ихэнх сарын шиний 15 нь бол их ариун өдөр гэж үздэг. Тэгээд яг бид нар мэдгүй шүү дээ. Яг тэр үед нь амьдарч исэн биш эсвэл яг үн ч юм уу. Тэрийг мэдгүй. Гэхдээ одоо нөгөө утга оноож байгаа юм нь юу вэ гэхээр түрүүнчсэн биднээс Иесус Христ бол одоо 12 сарын 25-нд бол төрөөгүй. Тэрнтэй адилхан магадгүй Будда энэ өдөр төрөөгүй байж болно. Насраагүй байж болно. Бас гэгэрээгүй байж болно. Гэхдээ уламжлалсаар бол энэ зуны ихэнх сарын шиний 15-нд бол Будда, Сиддхарта Буддаг бол төрсөн гэгэрсэн, нас урсан энэ 3 өдөр давцдаг гэж үздэг учраас айгүй чухал гэж үзээд тэгээ тэмдэглэдэг гэсэн юм бол буддистуудын дэлхийд даяар байгаа буддист хамгийн чухал өдөр нь энээс илүү чухал өдөр гэж байхгүй. Энээс яг 2 сарын дараагийн 15-ны шиний 15-ныг болохоор бас яг чухал гэж үздэг болохоор нөгөө номын хүрдийн эргүүлсэн өдөр буюу анх номлоо айлдаж үзсэн. Тэрний нь болохоор асаалхаа бууж яаж нэрлэдэг. Тэгээ энэ өдрүүд нь бол яг их чухал өдрүүд. Тэгээд манайхан болохоор тэр upasata буюу тэр нөгөө дүүчин өдөр гэж хэлдэг. Тэр бурхан багш их дүүцэн өдөр гэж хэлдэг. Тэгээ энэ ер нь дэлхийн альч буддизм төгсөн газар очиод энийг давах баяр бол байхгүй. Энийг давах тэмдэглэдэг өдөр угаасаа never ийм боломж байхгүй. Яг тийм ч одоо байж болох хамгийн супер нөхрийнх нь бүр 3 юм давхцсан өдөр хэрч одоо энийг бол бид нар бол яач болохгүй гэсэн. Маш чухал өдөр гэсэн үг тийм. За юу ер нь одоо ингээд бид нар шашингаа томьёолчлаа, буддизма ер нь суурийг бас тавьчлаа тий, сургуулиудын тавьлаа, Висака гэдэг өдрөө тавьлаа. Одоо хэдүүлээ буддизмынхаа философи гэх. Буддизмын ер нь философийн суурь нь юу вэ? Ямар аксиом дээр өгсөрөгдөж байна тий. Тэрнээс эхлээд нэлээд сүрээс нь сүрээс айл яваад идэх үү тий. Аксиом гэдэг эхлээд бас аксиом гэж юу вэ гэх. Яг тэр бид нэг ингээ буддизмыг аваад үзэр яг манай ус өөрөө буддист ус ч гэсэн хүмүүс яг буддизмын янз янзын зан үлийн шинжтэй талаас нь аягүй харж идэг тий. Тэгээд нөгөө хамгийн муугийн л заримдаа харж илаа л да мэдээж нөгөө сайн муу ээлжлэл явж идэг энэ тэр гэдэг үгнээс. Ер нь яг ингээд аль шашны суурийг аваад үзэхэд бол тэр нэг хүнийг нэг сайн болгох чи гэдэг сонирхол нь бол угаасаа ихэнх шашинд бол ойролцоо шүү. Тэгээд яг нөгөө нэг тэр шашны чинь хэний инструмент буюу хэрэгсэл болох вэ гэдэг чинь айгүй чухал шүү дээ. Одоо христийн шашныг аваад үзчихсэн буруу хүнийхээ гарт очих юм бол айгүй аюултай зэвсэг болж байна. Одоо яг хүмүүс ингээд нэг янз бүрийн исламын шашинтай улс орнууд яг жоохон улс төрийн докторгүй өмнө самуухтай ядуу тэгэл яг улс магадгүй тэр нь бас өөр улс орнууд өдөө хатгаал янз янз болгонгууд нөгөө экстремист бүлгийн хүмүүс очил амиа золиослтгийн хүмүүс исламын шашин бол айгүй тийм экстрем юм байна. Айгу бүдүүлэг юм байна ч гэдэг юм ийм ярих гэдэг байхгүй. Тэр исламын шашны экстремист чинь бас дотроо жоохон өөр юм байна л шүү дээ. Бас яг зүгээр бүгд бас яг тийм бас биш гэдэг байна. Ислам жишээ одоо жишээ нь дотроо сүнни шиа нь болохоор дотроо ингээл амар олон сургууль шүү. Тэрний дээр нь чинь одоо тэр бидний их сайн мэддэг тэр асасинууд гэдэг ч юм уу Исмаилийн сургууль гэж яддаг. Шиа дотроо Исмаили гэж байдаг тэдний сургууль. Тэр нэг чухал шүү. Санаа нь юу вэ гэхээр тэрийг бид нар ингээд нэг юм өнгөц цөөхөн хэдэн баримтаар аливаа шашныг бол хизээч дүгнж болохгүй. Эсвэл өөрийнхөө ажигласан тэр цөөн хэдэн сөрөг тохиолдлууд ч гэдэг юм. Эсвэл их хүчтэй төрж гарсан, сенсац болсон тэр сөрөгийн манд дүгнэ гэдэг бол жоохон өрөөсгөл. Тэгэхээр өөрөө айгуу сайн судлаад, ажиглаад явах хэрэгтэй гэж. За тэгэхээр тэр үднээс нь одоо бидний өнөөдөр ярих байгаа буддизм бол дөрөв одоо лавга яг хөндөж штэ илүү философи талаас нь ярив. Тэгээ аль болох философи талаас нь ярьсаар байгаа л хэдүүлээ энэ юг дуусаа. Яг тэр зан үлийн шинжтэй юмнуудын ярих бол яг сүултээ. Гэтэ би бол тэнд нэг сайн биш болох мэдгүй. Би ч бас мэдгүй. Би ч хэлэхгүй нэ. Буддизм болохоор концепцийн хувьд их амархан
концепттэй амархан яг нөгөө буддаа томьёолохтой айгу амархан хэлбэр томьёолсон байхгүй юу. Юу гэхээр ерөөсөө дөрвөн ширхэг үний юмнаас эхэлнэ л гэж хэлсэн байдаг байхгүй юу. Тэнийг болохоор хутг дөрвөн үнэн гэж нэрлэдэг байгаа. Тэгээд амар амархан эхлэн. За эхлээд нь зовлон үнэнчтэй л гэж байгаа байхгүй юу. Хүний амьдрал бол зовлонтой. Тэгээд нэрээ зовлонтой юм уу гэж бодоход нэрээ зовж л байна л да. Ямар их байдлаар те одоо өнгөрсөн 7 хоног нэг 10 км гүйсэн биш 2 хөлөөл хүний хүрсэн юм шиг л байж байна те. Тэгээд байжингуу заримдаа ажил бүтэн заримдаа ажил бүтэхгүй заримдаа нэг хүн амьтантай янз бүрийн байрангууд дэмжигдэхгүй тэгэл олж авахгүй тэгэл явна штэ те. Тэгэл хөгшрөн өвчин тусна хайртай хүмүүсээ алдна. Заримдаа дургуун ирээд гайвуулна. Ингээд энэ бол хүний л амьдрал гэдэг шиг тий. Зовлонтой амьдрал тий. Зовлонтой. Тэгээд ийм байна гэж. Тэгээд зовлонтой амьдрал байгаа юм бол тэр зовлон чинь дгүй шалтгаан байх юм уу гэж асуусан. Тэгээд зовлонгийн шалтгаан байна. Тэр нь бас үний юм байна. Энэ бол хүн зовхдоо бол нэг 3 юмнаас бол 3 юм ерөнхийдөө орж ирээд хүнийг зовоод юм байна. Нэгдүгürt нь хүн ер нь айгу маанаг юм байна. Монх юм байна. Юм ойлгохгүй юм байна. Хоёрдугаарт нь бол хүн юмд ингээд хүлэгдээд байт юм дэ шунаад хүлэгдээд тий. Одоо юу ч шунж биетэй биегүү юу ч ингээд энэ нэг юмд шуналтаад байт юм байна. За хамгийн сүүлд нь хүн бол юмнаас бас зайлсхийгээд үзэн ядах. Нэг нь шуналтаад хөөцөлтөд байгаа нөгөө талд нь түлхээд байх бас төгөлдөг. Татагдах нь байгаа бас түлхдэг юм байна гэж байна. Тэгэхээр тэрнээсээ болоод одоо экстрим хэлбэр нь уур хилэн дөрлөцгч байд юм уу. Хамгийн хурц хэлбэр нь. Яг хоо англиар бол энийг aversion гэж хэлдэг байгаа. Юмнаас нь зайлсхий. Гоё юмны хойноос бол чаргууцалтай байдаг. Муухай юмнаас бол ингэж цухтгаад байдаг. Тэр ийм 3 юмнаас бол хүн зовж байна. Тэгээ нэрэ бодоод үзэхээр одоо их сургуулийн үед маргааш шалалтаа өгч байгаа гэж бодохоор яагаад шаналаад байгаа юм гэхээр юу ирэх үү гэдгийг мэдэхгүй учраас тэрнийг мэдэхгүй учраас зовоод байна тий. Шалтан нэр ямар эсвэл олигтой бэлдээгүй бол нөхөр шаналаад байгаа байхгүй. Дараа нь юун шуналтаад байгаа юм гайгуудун авчихсан гэж шуналтаад байгаа байхгүй тий. Тэрнээс болоод ингээд уурна тий ингээд шунлын сэтэлтэйгээр хайчиж чадахгүй ингээд цугалтаад байгаа. Гурав дахь нь юу гэхээр тэр дургуулсан нь бас хэлчих маш ямархан хэлж болно. Өөрөө өнгөрсөн 7 хоног шалтандаа бэлтгэхгүй шал дими PC-дээ явцсан. Тэрэндээ өөрөө өөртөө уурлаад байгаа. Өөрөө өөртөө уурлаад байгаа. Ганцаа хичээд ээжтэй тий. Ерөөсөө маш энгийн жишээ хэрэглээд яг энэ 3 ингээд сая бол би бүр 3-ыг хамтд нь харуулж штэ. Тэгээ ер нь бол хамтдаа эсвэл дангаараа эсвэл хоёроо нэгээрээ ингээд явж идэг гэсэн. Тэгээ энэ 3 бол зовлон шалтгаан юм гэж. Тэгвэл 3 дахь хүн юу юм бэ гэхээр энэ зовлонгийн 3 шалтгааныг бид нар очиод ингээд устгах юм бол эсвэл дарах юм бол яг бүрэн устгуул бид нар бүрэн мөсөн зовлон үгүй болгоно. Ямар ч сан тодорхой хэмжээнд энэ 3 одоо намайг зовлон руу чирээд байгаа 3 ямыг би байхгүй болгох эсвэл сулруулчих юм бол би зовлонгоос ангижрах юм байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол шалтгаан үр дагавар юм шүү дээ. Ер нь шалтгааныг байхгүй болгох юм бол үр дагавар нь байхгүй болчихно гэж. Тэгээд хамгийн сүүлийн асуулт нь гоё байхгүй юу? Тэр за одоо бол онлын үед ингээд босч байгаа байхгүй бүх юм. За зовлон байгаа юм зовлонгийн шалтгаан тодорхой юм зовлонгийн шалтгааныг багуулж дөрөвдүгээр нөгөөс яг арга нь орж иж байгаа байхгүй. За энэ зовлонгийн шалтгааны чинь тасдаг метод буюу тий арга зүйн үнэн юм байна гэж. Тэгэхээр буддаа ингээд бодохоор бас оомогоор байгаа байхгүй тий. Яг шинжилгээний аргаар гэж байгаа байхгүй. Чиний нөхцөл чи юм бэ? Нөхцөл чи үүсэж байгаа шалтгаантай юм байна. Тэр шалтгааныг байхгүй болгочвол тэр нөхцөл чинь байхгүй болох юм. Тэр одоо түлж хамд аргын заадаг гэж. Арга нь болохоор тэр зөв 8 зам гэдэг юм. Тэ four noble eightfold path гэдэг юм хэлж байгаа. Тэгээд би нөгөө уучлаарай нөгөө англиар яриад байгаа нөгөө буддизмтэй өөрөө нөгөө англи хэлээр дамжуулан танилцсан учраас зарим нэг нөгөө монголоор ярьж чадахгүй ингээд заваартаад байвал үзэгчтэй уучлаарай. Тэгээд тийм Google дээр тайгаад байна. Тэгээд Google бид нөгөө бүтэн англи хэл дээр подкаст хийх гэснээ бас шашнаа хүндлээд байна. Заримдаа нөгөө ингээд англи хэлний нэр том оруулаад бол энэ нь бол тийм чамирхах гэдэг юм уус цэсрэх яхааргүй нөгөө тийм юмыг англи хэл дээр харцсан учраас анх тэрэн дээрээ хараад хэрэгэлцэн. Одоо уус эдийн засгтэр ч гэсэн зөв шүү дээ. Байдаг. Тэгэхээр тийм учраас жоохон хүлцэн төвчээрээ өнөөдөр их сайхан буянтай өдөр учраас та нар бас уур хилэнгээс холгоор бай. За ингээд тэр замын аваад үзэхээр тэр 8 замын аваад үзэр 3 ерөнхийдөө бүлэгт хуваагддаг юм байна л да. Юу нь эхлээд нь бол тэр бэлгүүн ухаан тий эрдэм мэдлэг буюу мунхгийн эсрэг нэ тий. Яг хөө тийм мунхгийн эсрэг явж байгаа тий тэр прашна гэж хэлдэг эсвэл панна гэж хэлдэг. Одоо саяных бол яг энэ үнийх юм нөхгүй. Санскрит прашна нь болохоор санскритаар панна нь палигаар гэж байсан тийм. Тэнгүүд тийм зөв юмыг яг байгаагаар харах хэрэгтэй. ертөнцийн яаж ажиллаж байгаа энэ тий би ертөнцийг яаж харах хэрэгтэй юм гэдэг тэр сургаал номлол гэдэг юм айгуусан онлын үед ойлгож байна. Хоёрдугаарт нь ёс суртахууны үед тэрийг амьдралдаа дадуулж хэрэглэх хэрэгтэй гэж байгаа байхгүй тий. Зүгээр нэг сайхан онлын шоу яваад байх биш тэрийг амьдралдаа хэрэглэе.
Тэ өөрийнхөө өдөр тутмын үйлдэл дээр хэл яриа, бодол санаа тэгээд өөрийнхөө амьдрал ахуйг авч явж байгаа юм дээр хэрэглэж байгаа. Тэр нь болохоор зөв амьдрал, зөв үг гэдэг юм байна. Яг багцлах юм бол ер нь энэ ёс суртахууны хэсэг гэж байна. Гурав дахь нь бол юун дээр явж ийнэ гэхээр төвлөрөл рүү буюу бясалгал руу чиглэж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл төвлөрөл рүү орох хэрэгтэй. Зүгээр нэг ингээ сайхан ам хангаагаад биш. Энэ нөхөр яаж ажиллаж ийн вэ гэдгийг айгүй сайн анзаарч байгаа хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ нөхөр дээр нөгөө бодлын процессыг төрөж байгаа учраас бидний тэр шундаг, мунхагладаг, тэр ууралдаг юм чинь энд л үүсэж байгаа учраас одоо энтэйг л ажиллахаас аргагүй гэж байна. Энтэй ажиллах хэрэгтэй учраас энийг амар сайн болгохын тулд бид нар нөгөө медитейшн хийх хэрэгтэй буюу самади гэж хэлээд байгаа юм л да. Төвлөрөл гэдэг юм руу орох хэрэгтэй. Тэгээ одоо барууны нийгэмчс ерөнхийдөө сүүлийн бид нар чинь бид нар ихний дугаар дээр attention гээл анхаарал гээл тийм санамсрын тухай асуудыг яриад байгаа чинь энэ дээр ажиллахгүй бол угаасаа болохгүй юм байна. Тэгээд энэ гурвын аль нэг нь илүүд үздэггүй. Энэ гурлаа нэгэн зэрэг бие биенийг орлохгүй биентэйгээ хослох явдад гурвлаад л явахаас биш ингэж байгаа. Тэгэд энийг хэрэгжүүлчих юм бол гэдэг л концепц явж байгаа байхгүй. Буддизм нэг одоо 10 минутанд маш хурангуй эсвэл 5 минут маш хурангуй яригуул юм. За тэр зовлонгийн 3 шалтгаан гэдэг юм байгаа шүү дээ. Юу лээ? Гонцгой. Би тэрнээс өмнө багшаас нэг басаа. Манай багш өмнөх нэг Thinkers podcast-н дээр нэг хүний эрхийг хооронд нэрэмблээ гэсэн байгаа. Тэгээ одоо өөрөөс нь энэ гурвыг хооронд нэрэмбэлж болохгүй, дээр доор байхгүй тэгш орж байгаа гэдэг хүний хувьд энэ гурвыг хооронд нэрэмблээч гэдэг хүсэл тавьж байна. Эдийн засгчнүүдээр хараад эдийн засгчнүүдээр нэрэмблээ одоо. Эдийн засгчнүүдээр нэрэмбэл яг сайн хийсэн 3 дараалалаар л явах. Өөрөөр хэлбэл хүн юм ойлгохгүйгээр тэрнийг амьдралдаа хэрэглэж чадахгүй шүү дээ. Эхлээд нь ойлгох хэрэгтэй. Тэгээд тэрнийг амьдралдаа хэрэглэх хэрэгтэй. Юу ч ойлгохгүй би амьдралдаа хэрэглэж чадахгүй шүү дээ. Тэгээд ямар ч тодорхой хэмжээнд би ойлгодог, тодорхой хэмжээнд амьдралдаа хэрэглэсний дараа тэрнлэгөө илүү гүн гүнзгий төвлөрийг гэх юм бол би ирэмбэнчсэн. Ер нь нэр надаас асуусан чинь будаа анханасаа төвлөрөл гэж эхлэегүй байгаа байхгүй тий. Ирэмбэлсэн байгаа. Ер нь бол айхтар хүн биш үү? Айхтар жохол бодоод үзэхлээ. Би энэ талаар юусо бодоогүй байхгүй тий. Нөхөр тэгэхээр яг эхлэхдээ тэгдэг right understanding уу зөв ойлголт гэж эхэлдэг байхгүй. Юмыг ойлгохоос эхлэе. Дараа нь юу ч ойлгоогүй би одоо амьдралдаа юу хэлэх вэ? Ер нь дээ шүү дээ тий. Тэгээд тэрний дараа хамгийн сүүлд нь нэлээд агсан төвчний тэр төвлөрөл гэдэг юм нөхөр доор тавьж гисэн юм байна л да. За би хариулт болчихлоо тий. Мондөг. За нөгөө нэг 3 одоо шалгалт авна. Зовлонгийн 3 шалтгаан муухай байна. Уур хилэн байна. Шунал. Тэгэхээр энэ гурын нөгөө талд нь ахаад юм гардаг байхгүй. Бид нар өөрсдөө happy аз жаргалтай байгаа мөчөө бодоод үзэнгүүт нөгөө талд нь юу гэдэг вэ гэхээр мунхаг гэсэн хэсэг бэлгэн ухаан байж дээ. Түүний прашна ажилладаг байгаа. Тэр уур хилэнгийнх нь эсрэг талд нь юу гэхээр тэр metta гэж хэлдэг юм да. Тэр англиар love and kindness гэж хэлж байгаа тийм. Инэрэнгүү тийм нэгүсгүй гэхээр бас жоохон болчихгүй. Нэгүсгүй гэхээр нөгөө пали дээр болоо каруна гэдэг үг гэж. Тэгэхээр metta арай өөр. Metta бол одоо ингээд харахаар айгүй гоё хайрын төрөл واخхой. Хайр гэхээр бас нөгөө манайхан тэрхий хайр дурлалтай холбоотой. Хариу нэхээгүй хайр. Тийм хариу нэхийг одоо би ингээд аюулаас ангид байг одоо миний нэргэн тойрны хүмүүс аюулаас ангид байг гэсэн тийм сэтгэлийг өөртөө төвлөрүүлэх гэх юм да. Тэгээ мета гэж байгаа тийм. Тэр шунлынхын эсрэг бол тэр өгөөмөр байдал буюу данна гэж өгөх одоо. Тэгэхээр тийм өгөөмөр юм да. Тэгэхээр бид нар өгөөмөр гэдгийг зөвхөн юугаар хэмжиж болохгүй. Мөнгөөр ч юм уу эд зүйлсээр хэмжиж болох. Сэтгэлээрээ өгөөмөр гэж болно. Бидний өмнөх подкаст дээр ч тийм хүн чин сэтгэлээс анхаарал тавьж байгаа бол энэ чинь амар өгөөмөр сэтгэл واخхой тийм. Бас нэг төрлийн тийм. Хүндээ маш гоё инээмсэглэж байгаа бол энэ чинь өөрөө тэр хүнд баяр баясгал нүүрнийхээ урьдаар бид нар өгөөмөр гэж бодож байгаа. Тийм. Одоо жишээл яг наад дээр чинь жишээ татах юм бол дөнгөж цааш та марафон 23-нд марафоны өдөр тэр волонтер хүүхдүүд бол түү өстой баяр өрөө. Үнэхээр хөөрхөн байсан тийм. 42 км-ийг давхад бол нэрээ үнэхээр хэрэг болсон. Тэгээд чинь одоо нэг баг километрийн зайтай л байсан уу да. Тийм. Тэгээд волонтер хүүхдүүдээс гадна байгууллагууд бас өөрсдөө хүмүүсээ зогсоосон билээ. Тэгээд тэн зогссон ажилласан бүх хүүхдүүд болоод хүмүүстэй маш их баярлалаа. Баярлалаа болсон шүү. За гол амир гарцгаая. Тэгээд тэр чин сайн хэлж штэ бид нар тэр чин өглөг байгаа байхгүй тий. Цаг хугацаагаа өгж гин өөрийнхөө одоо эмоц тэр сэтгэл хөдлөлийг өгж гин дэмжлэгийг өгж гин урамшуулж гин. Бид нар болохоор өглөг гэдгийг заавч баян хүн өгдөг л гэж бодох гэдэг. Тэгэхээр бид нарт өгч болох зөндөө юмнууд байдаг шүү л гэдгийг айгуу сайн ойлгосон. Тэгэхээр энэ 3 байх юм бол бид нар хөвчлэн аз жаргалтай байдаг байхгүй. Ингээд өөрөөсөө та нар ингээд бодоод үзэн жоохон паузалж байгаа ч юм хамаагүй те. Ингээд өөрийнхөө аз жаргалтай байсан бүчийг бодох юм бол те юу гэж бодож байна яг л тийм үү байхгүй. Амар гоё мэддэг те. Өө би энийг чи мэдэн шүү дээ. Ийм шүү дээ. Тэгээд аз жаргал болтой болоод ингээд буддизм ч гараад ирж байгаа. Тэгээд саяны дээр одоо хэдүүлээ нөгөө нэг right understanding буюу зөв ойлголт буюу онлын хэсэг рүү жоохон орж болно л да те үргэлжлүүлээд. Тэгэхээр
саяны юмуд ингээ за окей ийм байд юм байна. Тэгээд чааш тэгээ юу гэж гээл дахиад асууж болно шүү дээ. Тэгээд юу гэж ихээр юу орж ирэх вэ? За тэгвэл одоо буддистууд юу гэж тэгвэл одоо ямар нэг зүйл оршиж байгаа юм бол тэрэнд нэг тийм 3 янзын шин чанар байдаг юм байна гэж хэлдэг ч гэнэ. 3 marks of existence гэж хэлдэг юм да англиар бол оршин 3 шин чанар. Тэгээд тэндээсээ ерөнхийдөө нэлээд хөвөрддөг. Жишээлбэл философийн гүнзгий сэдвүүд хөвөрдөж байгаа байхгүй. За тэрний илүү н орж ий те. Энэ бол сонирхолтой гэж бод. Нэгдүгээрт нь ямар нэг зүйл орж байгаа бол түрүүний хэлдэг зовлонтой шин чанарт харьяалагддаг юм байна гэж. Бүх юм. Ямар нэг зүйл орж байгаа орчлууд юм хүнсэртэй зүйл орж байгаа тийм. Бид чулуунуудад зовлон ярих. Тийм. Тэгэхээр тэрний нь болохоор бид нар дука гэж хэлээд байна. Дука. Хоёрдугаарт нь ямар нэг зүйл орж байгаа бол тэр нь анижа буюу одоо энэ дэр бас юуных нэг дуу байсан шүү дээ. Нэг хамтлаг анижа гэдэг дуу болсон шүү дээ. Зуурдын шинжтэй. Дуул зуурдын шинжтэй. Тийм. Хизээч мөнх уршдаг юм баг. Мөнх бусын шинжтэй гэж хэлдэг. Гуравдугаарт нь бол анатта буюу би гих зүйл гэж. Тэгэхээр хүмүүсийн хамгийн цочирдог зүйл нь тэр нөхгүй юу? Би энд ингэ сууж штэ юу яриад байгаа юм бигийн үзэл гэж юу яриад байгаа юм бэ гэж ийм асуудаг байхгүй. Тэгэхээр ихнээр нь ойлгомжтой тий. Бид нар зовдөг бид нарт одоо мөнхийн юм байх. Тэр юу гэж бодож би гэж байхгүй гэдгийг боддоо ер нь юу бодож хийсэн гэж бодож байна. Яах над дээр чинь би жоох явж байгаа да. Орж ирэх гэж явж байгаа жоох орё гэж бодож байна. Одоохондоо яах вэ? Гонцог юу гэж бодож байна? Би гэж байхгүй. Анатта гэдэг шүү дээ. Анатта буюу би гэж байхгүй гэж орж ирж байгаа байхгүй. Харин бодоол. Яг миний хувьд бол би гэж байхгүй гэдгийг бол би хүлээмжшөөрж айгүй сайн хүлээмжшөөрж чаддаг баг. Ягаад гэвэл одоо юу гэмэр чинь 5 настай лав өсвөрөн 10 настай лав өсвөрөн 20 настай лав өсвөрөн бүгд хоорондоо өөр шүү дээ. Тийм. Өөр хүн шиг хүмүүс байхгүй. 5 настай лав өсвөрөн 20 настай лав өсвөрөн гарах юм бол энэ ямар сонио хүн бэ л гэж бодно. 20 настай лав өсвөрөн 5 настай гарах юм бол яанаа минь идэвэл гэж бодно шүү дээ. Ер нь бол тий. Тэгээд одоо би ингээ 30 гээд бодож ангууд 40-тэй лав өсвөрөн бол харах юм бол энэ тэнэг бацаа нэгээд би бол 20 харах юм бол энэ тэнэг бацаа магарацаа яада энийг гэж хэлчлээ нөгөө гарахаар ч өөр шүү дээ. Тавгагийн санаа юм дөгч шүү дээ. Ерөнхийдөө бидний энэ амьдралыг ингээ харангууд ингээ урсж байгаа юм шиг боловч яг тэрэн дотрыг би яг миний мөн чанарыг бариад авах юм байдаггүй гэдгийг санаа хэлсэн байгаа. Тэгээ энэ бие гүн үзэл гэдэг нь болохоор юу гэхээр хүн бол эцсийн дүндээ нэг тийм 5 цог зэмний аливаа оршихуу гэдэг энэ 5 цог зэмний нийлбэр юм аа гэж гаргаж ирсэн ба. За энэ бол орчин үеийн сэтгэл зүйн ухаан дээр бол энэ 5-ын 7 молоо бол янз янзын хуваалтсан. Тэгээ бид нар бодох хэрэгтэй энэ философи чинь гаргаж ирсэн юм чинь бүх 2500 жилийн өмнө энэ чинь гаргацсан байгаа шүү дээ. Ямар ч тэр хүнд нөгөө нэг тарих уншдаг аппарат байхгүй янз бүрийн байсан ямар нэгэн лаборатори байхгүй нөхөр бол өөрөө дээр болж байгаа л өөрөөсөө ажиллаж пумпа. Тэгээд тэр 5 зүйл нь болохоор нөхөр юу гэсэн бэ гэхээр дүрс гэсэн байна. Чиний бие цогцол бол чиний нэг хэсэг мөн. Гэтэ яг чи биш. Тэ? Яг л хувирч штэ. Маргааш ихэд тэ ингээд өөрчлөгдөж байгаа байхгүй. Өсөж болно. Дөрөвний лавгагийн жишээ байхгүй. 5 настай лавгагийн биеийг харах энэ тэр тэ. Тэгэхээр би цогц гэж байгаа. Дараа нь чиний мэдрэмжүүд байна. Мэдрэмж буюу тэр нэгтээ юуны мэдрэмж вэ? Видана гэж хэлж байгаа юм да. Тэр нь болохоор таатай таагүй сарма гэсэн 3 төрлийн мэдрэмж байна. Тэ. Тэр филинг очиж байгаа. За тэгэнгүүт дараа нь чам дээр юу орж ирж байна вэ? Бас нэг төрлийн мэдрэмж байна тий. Тэрний дараа чи юу гэж ихээр юмыг лейблдэх чадвар орж ирж байна гэсэн. Лейбл шошиглох. Энэ тийм байна. Энэ аяг байна. Энэ юу вэ? Монголоор энийг хэлэх хэцүү байдаг байна. Хурам мэдгүй, тийм мэдгүй юу ч л нэг тийм өгнүүд байдаг байхгүй. Би тэрийг ерөөсөй чаддаггүй байхгүй юу? Англиар болохоор perception гэж тийм perception шүү дээ. Хамгийн ихнийх нь form, feeling, perception гэж байна. Perception бол одоо тийм хэлж байгаа. За тэрний дараагийнх нь болохоор англиар мартдаг. Тэрний дараагийнх нь болохоор чи тэрэн дээр ямар нэгэн байдлаар юу хэлж байгаа гэсэн. Энийг үргэлжлүүлмээргүй байна гэдэг judgment хийж байгаа буюу дүгнэлт хийж байгаа нэг хэсэг байна. Тэгээд тавтах нь болохоор энэ эдрийг бүгдийн дөрвөлнгийн нийлүүлээ базж байгаа нэг юм байна гэдэг аахгүй. Энэ саяны дөрвийг бүрүүлэн нийлүүлээ consciousness гэдэг. Ухамсар. Тэгээ энэ тав бол дангаар орших боломжгүй. Дандаа хамттай оршино. Одоо чи биегөө болчвол нөгөө нэг чиний мэдрэлийн эсвч чинь байхгүй болж байна. Тийм бол чамд feeling гэдэг юм байхгүй болчихно. Гэхдээ энэ тав бол байн хувирна биенээсээ хамааралтай гэж байгаа. Condition гэж хэлж байгаа тийм. Ингээ биенээсээ хамааралтай хувирна. Гэхдээ энэ таваас аль нэгийг чамаг гэж хэлэх боломжгүй гэж байгаа. Чи гэж хэлэх болно. Одоо тэнгууд нэг асуулт байна. Жишээлбэл чи гэж байхгүй гэдэг гэж шүү дээ. Энэ тав юмны бүрдэл шүү дээ. Тэнгууд чинь секунд дойл болгон би байхгүй. Тэгэл оршихуу ерөөс оршихуу байж шүү дээ. Одоо айгүй сонирхолтой юм гарч ирж байгаа байхгүй тий. Би байхгүй. Бараг секунд болгон бид нэр ингээд одоо яг нэг гээд болоход дараагийн лав өсвөрөнд болчихоор чинь нэг бараг байхгүй хоёр өөр болчлоо шүү дээ тий. Тэгэнгүүт
Одоо нөгөө нэг самсараа гэд байгаа шүү дээ. Нөгөө дараа төрөлд гизэрх бол дахиад нэг төрнө гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэр дараа төрөл төрсөн чинь лавксрын бишээс хойш яаж тэр карма шилжээд байгаа гэдэг аюу сонирхолтой байхгүй. Одоо би биш болчлоо шүү дээ. Тэр дараад би үхээд төрсөн чинь тэр чинь би биш шүү дээ. Ер нь бол бараг секундын дараах лавксрын ч би биш болчиход байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр карма чи яг яаж шилжээд байгаа гэж асуудал гарч байна. Яг чинь тэр карма шилжих мэлж гэх юм бол жоохон хүнд ойлголт болчихсон тийм бид нөгөө таамаглах болно. Шинжлэхүүнээс хойднаас уднаас хойднаас тэгээ үлийн үргээд хэлэх яг зүгээр юуны тооцоолоход бол жоохон хэцүү л дээ энэ одоо яг энэ ороод ирэхэд жоохон буддизм нөгөө философосоо жоохон хөндөрөөд илүү нөгөө юуны шинжтэй болоод эхэлдэг. Одоо яста түрүүний хэлдэг нөгөө шашны буюу мистик шинжтэй болоод эхэлдэг. Одоо энэ бол цэвэр итгэл үнэмшлэл. Энд бол одоо цэвэр бид нар энэ дэр нөгөө аксиомууд тавьж эхэлсэн байхгүй. Гэхдээ санааны юу их нөхцөлтөл гэж хэлдэг байхгүй. Өнөөдрийн ч юм уу 2 хоногийн дараах чи бол 2 хоногийн өмнөх лавксүрэн дэр яг шууд ингээд үргэлжилж явах гэсэн нөхцөлт нэг. Чиний бодолч гэсэн яг одоо ингээд бодлын урсгалууд орж ирсэн ч гэсэн тэд нар араас нөхцөлтөд явна гэж байгаа байхгүй. Гэхдээ нөгөө нэг яг хувь тавилан те 100% хувь тавилантай гэдэг шиг явдаггүй гэдэг байхгүй. Зурсан зам гэж байхгүй. Одоо path dependence гэж явж байгаа те замаас хамаараа явж байгаа ч гэсэн тэр ингээд айгуу тийм deterministic буюу шууд ингээд бүр ингээд энэ явсанд бол одоо ингээд энэ арийнх нь энэ бол ингээд яваадах юм бол ийм байх юм бол будаа бол бүр энэ нөхцөлийг хэлэхээр юу гэсэн бэ? Ийм байх юм бол бид хичээх шаардлагагүй гэсэн байна. Хичээж яах юм? Чи одоо энэ каст төрцөнд юм бол тэгэл хичээх ямар ч утгагүй болчихсон гэж байна. Яг тухайн үедээ будаа гарч ирэхдээ юу гэхээр тэр интегчийн каст системтэй хиндүү шашны юу нэ брахманы уламжлал байсан л үү шүү дээ. Тэгэхээр нөхөр бол тэрийг бүр дил бүгүүсгэсэн байдаг. Тийм баг. Хүн тийм та нарын хэлж байгаа шиг ингээ кастууд туучдаг юм хүн хичээж яах юм гэсэн юм ярьсан баг. Тэр нөхөр тийм хоёрдугаар тухайн үед бол эмэгтэйчүүдийг аявуух гадагдаг байсан. Тэгээд түмэнд эмэгтэйчүүд гэсэн гэгэрх боломжтой танд юу яриад байгаа гэдэг юм ярьжсэн баг. Тэгэхээр тэр нь бол яг өнөөдрийн бидний орчин үеийн нийгэмд бол байдаг л дээ. Одоо хүүсийн тэгшэрх байдал юу каст маст байхгүй хүн болгоод тэгшэрхтэй биш. Одоо зарим шашин дээр ч гэсэн эмэгтэйчүүдийг бас яг ижил төвшөнд харахгүй байгаа зүйлс байгаа штэ. Тийм штэ. Исламын шин дээр жишээ муулах байгаа юм шиг. Исламын шин. Тийм. Яг үгээр эмэгтэйчүүдийн мөрөгдөг гэсэн эмэгтэйчүүдийн мөрөгдөг гэсэн тустай гэдэг очиод дарах юм эмэгтэйчүүдийн мөрөгдөг гэсэн жоохон яг өмнөглөм яа байдаг байхгүй юу тийм. Яг зүгээр арай өөр шалтгаанаар хэлэхээр нөгөө эмэгтэйчүүдийг аюулгүй айлах үүднээс эрэгтэйчүүд нь салгаж ингэдэг мэндэг гэсэн тайлбар тавьдаг л да. Гэсэн жоохон хардах хэрэгтэй гэдэг. Тийм гэсэн тийм. Надад үнцэн ярааргаа буцъя. Үнцэн ярааргаа буцах юм бол бид нөгөө карма ярьж явж байгаа. Явсан шүү дээ. За бахуур шуга. Тастай юм уу? Бай. Ахтар нэт. За. Тэгэхээр карма гэдэг юм дэвсэн ингээд миний харж байгаагаар ингээд олон янзын таславч байх шүү гоо тий. Зарим нь бол их тийм хүчтэй таславч. Ингээд бидний өөртөө хэрчим гэж бодлоо. Яг 1 секундын дараах чи 1 секундын дараах өмнөх чи хоёрыг таслаж байгаа юм бол тийм нимкэн таславч гэж бодъё л дээ. Нэг сүртэй хүчтэй таславч. Гэтэ таслаж байгаа бол таслаж байгаа. Энэ хоёрын хооронд ийм кондиц тавьсан нөгөө нөхцөл тавьсан. Ингээд таслаа яваадангууд ингээд өдөр болгон чамаа ингээд гэж холбож штэ. Тэгж заримдаа нэг жоохон том таславч тавьд юм шиг байна. Зүгээр би амар бүдүүлэг жишээлж байгаа шүү. Ингээд тайлбарсан тайлбар байдаг ч юм уу ч юм. Өөрөөр ярьж байгаа. Эсвэл жиг өөрөөхөр борж ийн гэсэн үг шүү. Тэгэнгүүт зарим таславч бол их том таславч тавьдаг юм шүү. Тэ том таславч. Гэтэ тэр том таславч тавихад бид нар ингээд зум аут хийчихэл та тэ. Зум аут хийчих юм бол дараа өмнөх төрөл гэдэг бол чиний 1 секунд 2 секундын хооронд тасарсантай яг адилхан байхгүй. Бас л жижиг яг л төслийн хажуу том тэгээд илүү хүчтэй тасалсан. Гэхдээ чиний энд байгаа нөгөө нөхцөлдүүлсэн юмнууд байгаа шүү дээ. Тэрийг бид нар карма гэж хэлдэг байгаа шүү дээ. Ингээд чиний хийцэн үйлдэлүүд тэр нь чиний дараагийн амьдрал дээр орж ирэнгүүтээ нэг үл мэддэг эсвэл бид нар мэдчих чадахгүй байгаа нэг юм уцаар ахаад нөхцөлдөнө гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр нэг зүйл үгүй юу гэдэг нь биднэрт нэг сонирн биш. Гол нь одоо шинэ 5 минутын өмнөх лавга 5 минутын дараах лавга эсвэл тэр хүн нэг зүйл үгүй юу гэж асуувал биднэрт ямар ч утгагүй болчихж байгаа. Нэг зүйл юм шиг үгүй. Яг тэр энэ дэр ч нөө чи гэх юм байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт эдгээр бол харин ингээд тэр нөгөө нөхцөл дээр ингээд кондиц гэдэг энэ санаа ярьж тайлбарлах юм шиг. Гэтэ энийг бид нар шинжилгээний хувьд ч гэдэг юм уу ялангуяа нөгөө төрөл арилжаад дараа төрөлдөө очих гэдэг нөгөө нэг шинжилгээний баталгад бол хэцүү. Яг одоо байгаа шинжилгээний төвшин ч мэдээж ирээдүйн шинжилгээнлаг болоод янз бүрийн бид нар мэдээж хүмүүс бол тэгдэж шин нэг хэсэг бол одоо микробитүүд гэж байхгүй, микроб гэж байхгүй, хөх зайгаа ургадаг бай, хүнийг ингээд шатлуулчмууд энэ яга идэлдэг вэ гэдгийг бид нэг 1000 жилийн өмнө очиод хүнээс юу ч мэдэхгүй. Инфекшн буюу халдвар гэдгийг мэдэхгүй. Тэнгүүт
ус руу ингээд тарангууд микроскопоор харангууд тэд нарт өчнөөн төмбөм жижиг битүүд байна гэж хэлэх юм бол чамайг буруу шашны буруу намт ингээд шатаач байгаа. Тийм. Одоо тэр үед чинь яг сонирхолтой жоохон хадуурангуй сонирхолтой баримт. Тэр үед хүн өвдөн штэ тий. Тэгэнгүүт нөгөө нэг юм тосгоо мосгонд ч нэг эмч нөхөр байдаг байсан юм шиг байна. Тэр нөхөр нь өстө бод цусын нэлдэг гэсэн баг. Яасан гэж эренгүүт нь шууд цусын авдаг гэсэн. Шууд цусын нэлээд авдаг. Яагаад гингүүд нэг тэр хүнд нэг 3 юмнаас бүрддэг гэдэг нэг юм шар юмнаас биш шар бас шээс галени санаа та хитэн нөгөө нэг хинээс бүрддэг гэдэг. Тэрийг ингээд тэнцвэрээ алдчихаар хүн өвдчихдээ юм аа гэх. Тэгээ тэрийг ингээд багаар нь авч мавдаг. Тэгээ тэр нь болохгүй болохоор араас нь ядчих. Ер нь цусын бас солидог юм байхгүй. Тэр medieval Европт бол бүр. Тэгээ тэр бас одоо суурь нь явж байгаа шүү дээ. Тийм. Нөгөө хануур мануур тийм л дээ. Гэтэл тэр нь тент нэг нөхөр бол бас л Ёоч видггүй цусыг альдаг байсан хүмүүс байгаа. Тэгэл хөгжөөл явна шүү дээ. Сайжирд юм байгаа шүү дээ. Тэгэхээр адилхан бид магадгүй их өндөр түвшин төснөө дараа хүн үхсний дараа ямар нэгэн байдлаар нэг юм шилждэг гэдгийг хардаг микроскоп гэдэг юм уу гэдгийг баг зохион бүтээж болшгүй байхгүй. Тэгэхээр яг энэ үднээс нь бол би нэг яахтар гэдэг. Гэтэ яг зүгээр тэр яан ямар хэм билээ нэг юм судлаач байт юм аа. За юунд description дээр би тэр үнийг олоод тавьчих. Тэр хүн бол ийм дахин төрсөн байж магадгүй тэр reincarnation гэдэг юмны амар алдартай кейсүүдийг судалсан юм билээ. Тэгээ яасан бэ гэхээр нэг та нар энэ иргэн тойронд байдгүй нэг тийм 3 настай даа ч юм уу нэг дөнгөж хилд орсныхаа дараа хүүхдүүд айгуу тийм хачин жигтэй юм яриг аав ах байдаг. Баг багтаа тэгдэг байсан гэсэн. Би ингээд Анголд байдаг байсан. Манайх айгуу ядуу тэгээд айгуу халуун бид нэр хоол моол хэцүү айгуу гүйцдэг байсан. Ингээд багтаа ярьдаг байсан. Хөнгөс 2 3 мөр. Тэгэхээр тиймэрхүү кейсүүд айгуу их туулдаг. Тэгээ энийг бол бид нар бол ингээд ам хоорондоо миний амьдралс ингээд тохиолж байгаа байхгүй одоо жишээлбэл манай нэг юу яснаа нэг үеэл яснаа манай нас урсан өвөг ингээд магнитофоныг барьж авснаа энэ хоёр шиг байх хэвээр нэг нь хаана байна гэдэг юм иймэрхүү ярьдаг ч гэдэг юм. Тэгээд энийг бид зүгээр яг coincidence зүгээр тохиолдсон зүйлийг хаяад байж юм. Гэтэл тэр эрдэмтэн болвол маш нарийн судалсан байгаа байхгүй яг нэг шинжлэх ухааны үүднээс. Гэтэл нөхөр бол хүн дахин төрдөг гэдгийг нотлох зорилготой судлаагүй ш. Зүгээр ажигласан зүйлээ цэвэр ажиглалтыг гэж оролцсон байгаа байхгүй тийм. Зүгээр л ажиглая. Энэ зүгээр би нэг ажиглаад шинжлэх ухааны үүдэн тэмдэглээд үлдээ чи. Нотож мотлохгүйгүй байна. 30% энэ тэр юмнуудын дараа нь хүмүүс өчийн олог гэдэг тийм. Яагаад ингэсэн. Тэнгэр ингээд зарим нь бол өөрийнхөө ингээд ингэж тэгж үгсэн тэгсэн гэдэг юмнуудаа ярьсан хүмүүсийг улам өрөөр нөхөр яг тэр нь байж нэдэг байхгүй тийм. Болцсон явдал байгаад байна ч гэдэг юм уу тийм. Ийм байна. Тэгэхээр бид нар энийг бол шинжлэх ухаан бол энийг бол зүгээр л одоо ингээд одоогийн байдлаар энэ л их орохгүй байгаа. Гэтэ ийм кейсүүд бол байгаад байгаа. Тэгээ сонин жигтэй кейсүүд байгаа. Яагаад зарим хүмүүс зүгээр л 3 настай ирнэ төгөлдөр амар тоглол 4 настай ирнэ 30 зүггүй төгөлдөр балбаад бид нар авиас гэж хэлдэг байна шүү дээ. Гоц авиас гэж хэлдэг. Бид нар гоц авиас чинь юу юм? Нэг тийм глич юм уу юу юм гэдгийг одоохондоо мэдчихдэг байна. Тэгэхээр хэдүүлэн тэр карма ч гэдэг юм уу үлийн үрийн хэсгүүдийг бол жоохон март биш. Зүгээр санаа нэг энийг авч байгаа бол ямар ч энэ бол тийм шинжлэх ухааны талаас нь ч гэдэг юм уу авахгүйсээс илүү. За энэ бол энэ одоо буддизмын шашин талын хэсгүүд нь явж байгаа. Гэхдээ шашин талын гэхээр бид нар заавалчгүй буруу баба гэж хэлэхгүй шүү дээ. Энэ чинь хүний итгэл үнэмшлийн асуудал болж байна гэсэн. Батлагдах боломжтой гэж бодоод сайхан нээлттэй хандсах хэрэгтэй. Тийм. Юу нэг кармаар орохтой юун дээр явж лээ. Бид нөгөө нэг 5 юм яг тэрнээсээ хадорсон юм байна шүү дээ. Тэгэхээр 5 цогц гэдэг тэр панча хандаа гэж хэлдэг юм да. Панча гэдэг 5 кандас гэдэг тэр цогц цугларсан юм гэсэн. Энэ 5 юм дээр явдаг. Би нөгөө буддизмын концепцийн ойлголт ярьж байсан шүү дээ. Тэр тийм юм байна гэж. Тэгэхээр тэр нь болохоор нөгөө 3 marks of existence буюу оршин 3 шин чанар зовлон мөнх бус тэгээд бие үгүй гэдэг ийм 3 юмыг бид нар анзаарчих юм бол бид нар юм бол тэр нөгөө шуналтаад байгаа юм дээрээ дарах тий. Одоо нэгэнт надад тэгээ наалтах юм байхгүй бах. Би одоо юун дээр шунах өвдөө ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар юм танддаг. Тэгвэл ямар нэг юм уян чин зуурдын юм биш үү. Угасаал зуурдын шин чанартай юм биш үү гэдгийг бид нар хүлээн зөвшөөрдөг гэх юм бол бас чаргууцлалт нэг багсна. Дээрэс нь юмс бол зовлонгийн шин чанартай юм биш үү гэд хүлээн зөвшөөрдөг. Ер нь буддизмын нэг сонирхолтой юм байгаа юмыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч гэдэг юм руу айгуу зүтгүүлэхийг зорддог байхгүй. Тэгээ энэ дээр бас нэг түүх байт юм аа. Яг ингээд Кисаготами гэдэг нэг эмэгтэйгийн түүх байдгийг. Тэр нөгөө буддизмын нөгөө Дармапада гэдэг энэ дэр одоо юм үлгэрүүдийн цуглуулга дээр байдаг. Кисаготами өөрийнхөө ээж хүн тэгээ өөрийнхөө хүүхдэн төрөөд алдчихдаг. Тэгээ хүүхдэн төрөөд хүүхдээ ингээ амьгуу зохицоогоор буддаа дээр амьлуулж өгөөч гэж хэлдэг байхгүй. Тэгээ буддаа бололгүй яах вэ гэж хэлдэг. Би амьлуулад өгьё гэж хэлдэг. Чи тэгтээ ямар ч үхэл хацал тохиолдоогүй айл дээр очиод надаас нэг юм юуны тэдний айлын тэр алюминий модноос нь
3 ширхэг үр авчирч өг гэж явуулдаг байхгүй. Тэгээ Хрисантем хүүхдэд тэрвэл айлуудаар оруулж яадаг. Танаханд хин нэг нас сурсан уу гэхээр мэдээж л айлд ингээ хин нэг өвөн ч юм уу энэ нэг нас сурсан байж байгаа байхгүй. Тэгээ тэр маань нас сурж ирсэн, энэ маань нас сурсан гэдэг. Тэгээ Хрисантем угаасаа нэгч үр олж чадахгүй. Гэтэ хэдэн өдрийн турш явсныгаа дараа нөхөр юу бодсон бэхээр хүл гэдэг чинь угаасаа тохиолдог зүйл юм биш. Энэ зөвхөн надад тохиолдсон биш юм биш гэдгийг нөхөр ойлгоод тэгээ буддаа дээр очиод яг ойлгоод энийг ойлголоо. Тэгээд би одоо ингээд миний хүүхэд ингээ амгүй болсон би ингээ хүүхдээ өөрөөс ингээ одоо юу гэдэг нь тэр хацал гэдэг юм ингээ мэдрээд энэ бол зовлонтой амьдрал нэг хэсэг байна гэдэг зөвшөөрсөн гэдэг байхгүй. За би энэний параллел түүх дээр за уучлаа христэн шинэ хүмүүсээ уучлаарай одоо жоохон яхааргүй орох гэж шүү. Орох гэж шүү. Уучлаарай гэдгийг эхэнд нийлж юм. Анхааралтай орж байгаа шүү. Христэн шинэ дээр бол яг тэр Лазарус гэдэг нэг хүн байдаг шүү дээ. Та мэддэг бол нас урчдаг байхгүй. Тэгээ Иесус ч амьлуулчдаг байхгүй. Тэгээ буддын шашинтай хүмүүс юу гэж боддог вэхээр тэр түүхийг харж яах гэж амьлуулж байгаа юм шилдэг байхгүй. Наа чи нэг удахгүй хэдэн жилээр ахаад үгүй штэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр төр зур хоёрын хооронд тэгж амьдруулж яах гэдэг юм бэ гэдэг тэр санаа ирж байгаа. Өөрөөр бол хүний гів гүнд амьлуулах ч гэдэг юм уу нэтэрэ гэдэг юм бол одоо нэг тийм үхэл гэдэг бол буддын шашинтай хүмүүс таслал гэж үзэж байгаа байхгүй. Тэгэл тэр хүн дараа төрөлдөө очино. Ахаал нөгөө юу те ахаал хичээх хэвээр гэд. Тэгэд яг ингээ хонгуудтай хүмүүс дараас тэр буддизм чи эцсийн зорилго нь юу юм шиг байдаг. Тэ яах гэдэг. Тэнгүүд тэр нь жоохон нихилист юм шиг сонсогддог гэж магадгүй хүмүүс юу гэхээр чи дахид төрөхгүй болно гэдэг. Чи дахид төрөхөөргүй буюу ямар ч attachment энэ хорвуудыг ямар ч тийм хүлээсгүй болоод тэгээд тэр тийм хүлээсгүй төлөв төрж байгаа юм бидний үзэн нирвана гэдэг. Одоо тэгээд тийм нирвана гэгэрэл шүү дээ. Ямар ч юм хүлээсгүй самж гараад ахиж карма. Нирванад хүрээд одоо тийм гэхдээ нирвана төрөнгөс нэг юу байгаа шүү дээ. Тэгэхээр биеийн өнгөрөнгөт пари нирвана. Тийм пари нирвана эцсийн нирвана болдог шүү дээ. За бүр ингээ пари нирванд орчлоо шүү дээ. Тэр үед нөгөө нэг consciousness awareness гэдэг зүйл яах юм гэдэг. Бүгд сарнина гэдэг. Бүгд байхгүй болно гэсэн юм хэлж байгаа. Тэгээ ер нь тэгээд хоосон ч юм. Тэгэхээр хоосон болно биш. Одоо тэгэхээр бүр тэр нь ч байхгүй болно гэсэн юм уу? Тийм. Бүр оршихгүй гэсэн санаа хэлж байгаа. Ер нь бол тэгчингүүд хүмүүст хаимшигтай санагддаг гэдэг байхгүй. Би оршихгүй. Ер нь жоохон нихилистик л үздэг. Гэхдээ яг буддист. Тэгэхээр тэрнийг бид нь тайлбарлах гэж жоохон төвхтэй нөгөө нирван гэдэг юмыг бид нирванд нь очиж ижил тайлбарлахаас аргагүй гэдэг тийм хүн хэлдэг нөгөө одоо тайлбарлахын аргагүй тийм төлөв учраас зүг гэдэг байхгүй. Тэгэхээр санаа нь тэрнийг бас нэг тийм үлгэрээр тайлбарлалт юм аа. Чи ингээд цэцэрлэг түрээлэнд очино гэдээ явж байгаа. Гэхдээ цэцэрлэг түрээлэн гэж юу вэ гэдгийг огт мэдэхгүй тэрний талаар хэлхийхээр айгүй хэцүү гэдэг гинэ. Тэгснээс тэр үнийг ингээ хөтлөө тамтай алхаж явсараад цэцэрлэг түрээнд нэг ороод ирэх юм бол чи тэр нөхөр тайлбарлах шаардлагагүй гэж хэлээд байгаа байхгүй. Нөгөө нөхөр чинь цэцэрлэг түрээлд ороод өөрөө мэдэрч нэг. Цэцэрлэг түрээлэн гэдэг юм чи ийм биш үү? Мэдэргүй шүү дээ. Тэр мэдэрч байхгүй шүү дээ. Чи нирвана болоогүй байгаа шүү дээ тохондоо. Санаа нь тэгж хэлээд байгаа байхгүй. Хэрвээ бид нар нирванаг одоо юу гэдэг чинь те нэг тийм цэцэрлэг түрээлэн гэж бодох юм бол санаа нь гэх юм бол тайлбарлаад нэмэргүй гэдэг байхгүй. Тэгэхээр зүгээр тэрэнд нь аваачаад өөрсийн дагуулж явсараад аваачиж гэдэг санааг хэлсэн байна. Тэгэхээр нирвана ч гэдэг юм уу эсвэл тэрний бас нөгөө юу гэдэг юм да нэг тийм тодорхой төвшний нэг mental absorption гэдэг юм да. Тэрний нь болохоор манайхар бол Диан гэдэг. Юунаар бол Жиана гэж хэлдэг та. Тэгээ тэрний 1 2 3 4 төвшөнд ордог гэдэг байхгүй. Тэгээд тэрний 1-р төвшөнд ороход бүр туйлын аз жаргал манивсын одоо өнөөдөр мэдэрч байгаа аз жаргалтай хандсшгүй тийм амар гоё юм мэдэрдэг гэдэг. Гэтэ буддаа тэрэн дээр санаасан байдаг байхгүй. Түй чи 1-р төвшний даяанд орсныхаа дараа наад даяаныхаа мэдрэмжийг шунлах юм дахиад баларна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нөгөө гэгэрэл рүү шунах нь өөрөө бас зовлон болох юм шүү дээ. Гэгэрэл рүү шунах нь зовлон. Дээрээс нь тэр одоо бурхан багшигаа тэр одоо яг бид нар маханагийн бас нэг сонирхолтой концепт руу орж эхлэх гэж байгаа байхгүй. Маханагаас миний бодлоор бас сонин концепт. Одоо энэ маханагийн хамгийн миний бодлоор зөвүүн сургаал бол хоосон чанарын сургаал буюу шуньяттай байхгүй. Тэгээ тэрэн дотор миний хамгийн хайртай судар гэх юм бол тэр нөгөө Паршна Парамита Хритасута буюу бэлэг бармадын зүрхэн судар гэдэг сударт бол би яг өөрөө ерөнхийдөө Theravada буддист ч гэсэн махаянагаас надад аль судрыг авах вэ? Нэг л судрыг авах гэхэд би зөвхөн бэлэг бармадын тэр чинь бол нөгөө бэлэг бармад гэдэг чинь бэлгүн төгс гэсэн үг байхгүй. Тэгээ бэлгүн төгсийн зүрхэн судар гэдэг тэр судрыг монголоор бол энийг ширнэн гэж хоосон чанарын чинь одоо нөгөө түн төлөвлөгч нагарж байна шүү. Нагарж байна тий нагарж байна. Яг нь тэрийг аваад үзэх юм бол юу хэлж байгаа юм бэ гэхээр бидний над яриад байгаа бурхан ч өөрөө эсвэл будда ч өөрөө эсвэл тэрэнд яриад байгаа бидний дарма өөрөө тийм будда дарма тэр хуургуудын чуулган санга за тэгээд тэр зовлонгийн шалтгаан зовлонгоос ангиж ирэх зовлонгийн шалтгааныг арилгах зам гэдэг. Тэрний болохоор юугаар ихгүй л да санскритээр болохоор
Дукка Нирото Дукка Самудая Нирото Магга гэж хэлдэг. Хөө дөрвөн үг хэлдэг юм л да. Тэр дөрвөн үнэ хэлж байгаа. Эдгээр хүртэл бүгд хоосон шинж чанартай. Тэгэхээр чи эдгээр дээр хүртэл баригдаж болохгүй гэж юм санагддаг. Тэгэхээр тэр attachment гэдэг юм бүр тэр төвшөнд хүртэл хоосон. Хоосон гэдэг нь өөрөө юу юм бэ гэхээр бас бид нар бодох байхгүй гэсэн. Хоосон нь өөрөө бас баг хоосон шахуу болох гэдэг. Хоосон өөрөө хоосон гэдэг концепт төрөлтэй байдаг. Яг зөв. Хоосон гэдэг нь өөрөө юу гэхээр огт байхгүй гэсэн юм шиг. Одоо бидний хувьд жишээлбэл 5 цогц яг тэр бэлэг бармадын тэр зүрхэн суdur эхлэлтэй бол дийлдэглэхгүй тий. За шарипуудаа дүрс бол хоосон бол дүрс хоёр хоорондоо ялгаагүй гэж хэлдэг байхгүй тий. Хоосон гэдэг нь өөрөө дүрс гэдэг нь өөрөө хоосон юм. Үүн лүгээ адилаар гэдэг нөгөө 5 цогцох нөгөө дөрвийг хэлдэг байхгүй. Үүн лүгээ адилаар тэр видана самсара самня тэгээд юу лээ нэг нөгөө юм айлтай би одоо 5 цогцыг нэг санскритээр мэддэг л байсан. Тэгээд энэ дөрөв хүртэл яг тийм хоосон шинж чанартай. За тэгээ ярих юм бол тэрэн дээр нэмэгдэн гэж байхгүй хасагдана гэж байхгүй гэх тэр хоосон чанарын сургаалыг сонсож амар юу шүү дээ. Тэр нүгүү энэ нүгүү тийм байхгүй ийм байхгүй нүд байхгүй чих байхгүй амтлах байхгүй үнэрлэг байхгүй гэдэг бүгдийн нүгүү гэдэг байхгүй. Тэр нь санскритээр ярихгүй шүү дээ. Урталт нөгөө наа гэдэг үг үүсгэл тавьчихдаг. Тэнгүүлсэн наа дукка самудая нирада гэж явчихдаг байхгүй. Тэгэхээр тийм санаагаар явж байгаа юм. Тэгэхээр одоо гэхдээ хоосон чанар гэж байгаа чинь яг empty гэхээс илүүтэйгээр inherent nature байхгүй гэдэг санаа. Өөрийн гэсэн мөн чанар байхгүй. Дангаараа орших болно. Нөгөө л нэг давхцлууд шүү дээ. Тэр давхц. Тэр санаа хэлж байгаа. Тэгэхээр бид нөгөө нэг түрүүний хэлдэг тэр дианд шуналтах ч гэдэг юм уу те. Заримдаа бас ингээд бяцлагаар хичээлдэг хүмүүс бяцлагынхаа тэр нэг сонин төлөв рүү орчиход тэрнүүг орохгүй шуналтаад байна гэдэг бол тэр буддагийн анхны сануулж исэн санаа байдаг. Чи болохгүй шүү. Юу н ямар нэгэн төрлөө. Тэгээд одоо манайхан чинь нэг бурхан морны өмнө очиж шүтэл эсвэл юу гэдэг ингээд юм. Юусе юм. Тэгээд тэр нь нөгөө зэнгийн юм байхгүй. Буддатаа таарлах юм бол юу их вэ гэсэн аль гэсэн нэг тийм эвгүй гэсэн байдаг шүү дээ. Тэгсэн юу яриад байгаа юм бэ чи одоо гэх тэрний үхээр аль гэдэг нь цаагуур юу хэлээд байгаа юм зүгээр л тэр хүлэгдээд байгаа хүлээс одоо үзэл баригдаад байгаа тэр юм байгаа бол тэрнээсээ чун тастаад гараад гэдэг санаад хэлсэн юм. Одоо тэгтэр бас их сонирхолтой асуулт гарч ирэхэд л байна л да. Жишээлбэл одоо гэгэрэл рүү нөгөө шундчих юм бол болохоо олчих гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо яг юу гэж хэлвэн те. Нэг тэмүүлэл байгаа шүү дээ. Aspiration байгаа шүү дээ. Гэгэрчи даа гэдэг нэг aspiration байна шүү дээ. Тэр яг хизээ attachment болцдог вэ ч юм эсвэл бол яг тэр хоёрын зааг нь яг ямар хуу байдаг. Тэр айгу сонирхолтой байгаа байхгүй. Жишээлбэл нэг талдаа бид нар тэр attachment чинь буруу болчиход шунд болоод нүгэл нь чааш одоо буруу гэх юм уу те. Зовлон болчиход шүү дээ те. Энэ талдаа яг зовлон болчиход. Энэ талдаа яг тэмүүлэлтэй байх юм бол яг нэг зовлонгоос гатлах гэх нэг айтайхан байх гэдэг шүү дээ. Энэ хоёрын энэ хаана айгу ойрхон байгаад байгаа байхгүй жишээ. Одоо чи нөгөө нэг парадокс гэж хэлж шүү дээ. Одоо энэ хоёр нүд худал өмнөний хоёр дөрөв уруу гэдэг шиг. Төрөний паркын жишээ гэхэд байгаа зэ. Цэцэрлэг түрээлийн жишээ. Угаасаа чи цэцэрлэг түрээлэнд очие гэд зориод шуналтах нь зөв гэж байгаа байхгүй. Тэгээд чи алхаа явж штэ ингээл цэцэрлэгт очихсан ингээл алхаад явж байгаа. Гүйг цэцэрлэг түрээлэнд ороод ирснэ мэдүүл яах вэ? Орж эхэлж ин дээ. Цэцэрлэг хаалгаар ороод эхэлж штэ. Тэнгүүт хаалгаар орох тэр момент руу чиний тэр шунаад байх юм байхгүй болчих цэцэрлэгт очиж байгаа байхгүй. Нэгд очсон юм чи чам дахиад энд очие гэдэг юм төрхөө байхгүй болоод тэгээд дуусчих байгаа байхгүй. Яг тэр санаа хэлж байгаа. Тэгэхээр тэнд очих хүртлээр бол тэрний хойноос тэмүүлэх нь зөв. Нэгэнд очисон дараа нь бас нэг үлгэр ирд юм да. Чи ингээ гол гаргаж байгаа шүү дээ л тэр том гол мөний. Чи нэг завь хэрэгтэй шүү дээ. Завьтай болчихсон гэдэг шунал зөв. Завьтайгаа ингээ энэ голыг гаталчий да гэдэг зөв. Голын нөгөө талд гიშгэлээд завийг орох хэрэгтэй. Завийг мартах хэрэгтэй. Тэ? Завь чамд одоо хэрэггүй болчихж байгаа. Чи голын нөгөө ирд гараад завинд одоо хүлэгдэж болохгүй гэсэн санаа. Тэр завь юу байсан бэ гэхээр чиний нөгөө гэгэрчинсэн гэсэн одоо нөгөө гэтээ одоо наача айгу сонь жишээ наа. Угаасаа голын цаана гарсан юм чинь завь бодоодох нь угаасаа хэцүү шүү дээ. Яг ийм юм дээр бол болжлоо юм завь авч дахиад гол байвал яах вэ гэж бодоод ийм их шүү. Гэгэрлийн үед айгу сонирхолтой. Гэгэрчингүүтээ гэгэрсний мэдгүй гэгэрчгинсан гэдээ яваад ахгүй зү ер нь угаасаа. Гэгэрчг юм бол чи угаасаа илт мэдрээд тэгээд чамд ямар ч шуналтах шаардлага байхгүй төлөврөгөө автоматар гээл орсон. Switch шиг л орох юм байна. Ер нь бол switch юм уу? Тэрний одоо би мэдгүй нөө гэгэрч үзээгүй болохоор гэдэг шиг тий. Явж ирсэн аа. Ер нь тэгэл юм байна. Гэгэрчгинсан гэдэг ингээд бяцлууллаа. Одоо бид нар тэгдэг шүү дээ. Нэг дугуун унж байгаа хүүхдүүд заримдаа ингээд унж чадахгүй тэнцвэр болохгүй жиснаа. Жохон оролдол тэгэл оролдол хийдэг шүү дээ. Тэгээ нэг мэдсэн чинь гэл дугууд нэр ямар доктороо болохгүй амар гоё явж идэг шүү дээ. Тэнтэй адилхан тэгээд тэр нэг хоёрын хооронд нэг тийм явж итэл ингээл гээл орчих юм шиг ба миний бодлоо. Тэгэл тэр нэг achievement гэдэг юм тодорхой төвшний юм болол тэгэл тэр нь бол хүмүүсийн хувьд бол тэгээ тэрийг тайлбарлахаар та нар тайлбарлаж чадахгүй шүү дээ.
би ингээд клик дээрээс хийсэн юм. нэг цагаан гэрэл орж Эсвэл юу хэцүү дээ тий яг шууд тайлбарчих гэхээр ингээ явж исэн чинь тэнд гэрэл асаал гэдэг шиг юм ярих гарахаар амар галзуу болчих гээд байгаа тий. Тийм маникюрч. Тэгэхээр бол бид нар бол тэнийг мэдхгүй учраас одоо тэгэл тэгэл байх гэж одоо тиймэрхүү нөгөө эсвэл нөгөө тайлбаруудын л бид нар унших асуу шүү дээ. Эсвэл тийм үлгэр маягийн юмнуудыг уншаад байгаа тийм. Гэтэ яг хаа тэд нар бол одоо нэг миний бодлоор нэг ачаалбагтай бол биш. Тэр төлөв байгааг мэдээд тэгээд мэдэрч чаддгийм байна гэдэг мэдсэн байхад хизээ нэгэн өдөр мэдэрч болно. За мэдэрхгүй ээжч болно. Гэтэ богино хэмжээний тэр нөгөө нэг аз жаргалууд ч гэдэг юм уу те. Одоо бид нар заримдаа ингээд нэг тийм хэрэгтэй юм хийснийхаа дараа бид амар гоё кайф авдаг шүү дээ. Эсвэл нэг зориг гаргаад нэг гоё юм хийснийхаа дараа тэрнийхаа дараа би ч бас гоё юм хийчлээ шүү гэж бодод. Тэр нэг моментуудыг гаргаж ирэхэд л амар чухал юм шүү. Ер нь гэхдээ ер нь буддизм чи явж ирсэн цэвэр өөрөө өөртөө л ажилладаг. Гэхдээ одоо саяны ярианаас инглиш тэ зовлон байгааг хүлээн зөвшөөрчлөө. За тэгээ зовлонгоос ангиж ярахыг ер нь ангижрах аргыг заая гэж штэ тий. Ангижрах арга нь чи өөрөө юм аа. Тийм чамаа хин нэг ирээд аврахгүй гэд. За тэгээд тэр яриа явж байгаад бид нэр юуг нэлээх ярваа гэхээр аз жаргал тий юм таатай мэдрэмж юм сэтгэл хангалуун байдлыг яриад штэ тий. Тэгвэл буддын шашин зовлонгоос ангижрах нь үний юм а гэж хэлж байгаа юм бол аз жаргал байдаг нь үний юм а гэж заасан сургасан бичсэн юм байдаг юм. Тийм байлгүй яг одоо тэр нэг тереката тэрий юулээ нэг хоёр байд юм аа тэр нөгөө нэг буддын шашнаар гэгэрсэн тийм хуврагуудын өөрсдөө аз жаргалыг одоо магтан дуулж байгаа тийм дуулууд байдаг. Тэгэхээр тэр аз жаргалтай төлөв гэдэг нь үндсэндээ одоо юу гэдэг сэтгэлд ямар нэгэн хорогдох зүйл байхгүй, ямар нэгэн айдас байхгүй, тэр төлөвүүдийг хэлээд байгаа юм. Тэгэхээр тэрнийгээ бид одоо буддизмын аз жаргал гэдэг бол нэг ингээд шар харган далаад тэр шарсан нугас идэл одоо нөгөө хутаг тавилгүй одоо ардын үлгэр дээр гардаг шүү дээ. Хундаг тавилгүй дарсуугаал хутаг тавилгүй мах идэж гэдэг юм. Эсвэл одоо нөгөө нордик шүтлэг дээр гардаг шиг балхаалаад очиод арх угаал араас нь гадаа гараад би тэгээд сэлмээр чавчилтаад гэж үзэхгүй байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр аз жаргалтай төлөв гэдэг арай өөр юм. Биднэрт бол энэ шуналтах юм байна. Биднэрт бол одоо сэтгэл санаа маань асар тайван байна. Тэ ямар ч айдас алга, ямар ч уур хилэн алга, ямар ч хүний эсрэг хар алгаж гэдэг юм. Тэднийг их аз жаргал гэж үздэг. Тэгвэл хэрвээ гэгэрээгүй байвал аз жаргалтай байж болох. Бүрэн хүрч чадахгүй ч гэсэн тэрний нөгөө зах зугаас нь гэх юм уу glimpse тэ атгах боломжтой гэсэн үг. Үе одоо тэрний зах зугаас нь мэдрэх тэ тэрний үнэрийн ч гэдэг юм уу баг зэрэг авах гэсэн тиймэрхүү юм бол байж байна. Одоо гоё хоол идэхэрсэн гэдэг гоё л юм. Тийм. Тэрнтэй адилхан тиймэрхүү тэр мэдрэмжүүд нь болж байгаа. Гэтэ тэр мэдрэмжүүдээ бид нэр аягүй сайн бүртгэх хэрэгтэй. Харин тийм. Гэтэ бас их сонирхолтой юм. Одоо жишээлбэл гоё хоол идэхэр нэг аз жаргалтай мэдрэмж төрж байгаа шүү дээ. Тэрийг би хитрхи хөөгөөд явчихл юм бол бас буруудчих гээд байгаа байхгүй тийм. Амт өгөөл одоо тэгвэл би шунал буцаа яг шунал буцаа зовлон болж таарж байгаа юм чинь тийм. Олон нөгөө нэг тэр чинь гоё хоол байна. Чиний хотод дүүрлээ эргээд тэр гоё хоолноос нөгөө ахиу ханамж чинь он чинь тэр чинь зовлон гэж байгаа байхгүй. Яг чи байнга тэрийг барьж чадахгүй тийм. Өндөр юм барьж чадахгүй. Гэтэ сүүлд бол би хэний номыг уншчихлаа. Ер нь бол аз жаргалтай байхын тулд хүнд орчин үеийн хүнд бараг Хараригийн л нийгмийг уншиж байсан баг. Хоёр янзаар хүн аз жаргалтай байж болно. Нөгөө юу Харвардын юу штэ нөгөө биш. Хараригийн ном дээр Homo Deus хатаа баг тэрнээ. Бид нэр хоёр янзаар аз жаргалтай байж болох юм. Нэг нь яг ингээд классик буддизм шиг ингээд өөрийнхөө сэтгэл зүйтэй ажиллаж яг доктороос өөрийнхөө өвчрийг болоод ажиллаж. Нөгөөт нь бол зүгээр чам руу химийн бодис шахаад байх юм бол аз жаргалтай байдаг. Тий, харин одоо би тийж бодсохгүй. Сая бидний эхний хэсгийн яриан дээр аз жаргал ингээд сэтгэл ханамж ярьчингууд хүмүүс ойлгохдоо яг тэр нэг хоёр дахь аз жаргалыг ойлгоод иж магадгүй. Тэгтээ буддизмын хүрээнд бид нар аз жаргалыг ярьж байна гэдэг бол ер нь бол амар амгалан байдлыг ярьж байгаа. Гэж ойлгол арай илүү төхөх баг. Амар амгалан шүү дээ. Тий, амар амгалан гэж ойлгол арай. Класс чиг аз жаргалтай байна гэж хэлдэг зүгээр зовлонгоос гарал гэж яриасан. Тэгээд нөгөө очиод айгүй сайхан жаргалтай болоо. Диваач бодоод байвал бас. Диваач бодоод байвал хэцүү шүү дээ. Диваач гэж яаж байх юм бэ? Босч яагаад тэгээ. Гэхдээ яг ингээд буддизм ч юм бол ингээд ямар ч зүйлүүдийг юм 6 төрөлд хуваагдсан байдаг гэж яддаг тийм байгаа шүү дээ.
Деважин гэдэг төрөл буюу тэнгэр гэдэг төрөл байгаа нэ дева гэж хэлдэг шүү дээ. Тэгэхдээ гол нь тэр дева нар ч юм бол ер нь бол манусын хэлдгээр өстөж инх хутаг тавилгүй махадаж хундаг тавилгуудаар сууж байгаа нөхдөд байхгүй юу. Тэгээд тэд нар бол нэг тийм зовх юм байхгүй тийм төлөвдөө явж идэг гэдэг. Хамгийн гол дандаа ингээ гоё юм шүү. Гоёор байж. Гэтэ хамгийн гол тэдний нүунд дуусчдаг гэдэг байхгүй. Тэр нөхцөл нь дуусаад гой карман дуусаад эрийг ундаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд унчих юм ямар нэмэргүй байхгүй. Магадгүй тэд нар биднээс урт насалдаг те 10,000 жил 20,000 жил магадгүй 100,000 жил амьдардаг. Тэгээд 100,000 жил амьдрахтаа манусын одоо бараг л те тэр бомтны хүүхдүүд чиг тэр бомд хоолойтой хүмүүсийн хүүхдүүд чиг амьдардаг гэж болчихгүй гэж бод те. Гэсэн ч хязгаартай дуустдаг гэж байгаа байхгүй. Дуусчдаг гэдэг байхгүй. Тэгэхээр тэр нь яг буддизмын ч юм уу яг хэлсэн буюу ерөөс хязгааргүй юм гэж байхгүй. Хизээ нэг цаг дуусаад чи эргээд гонно. Тэгээд тэрийг заримдаа нөгөө буддистууд нөгөө нэг тэр цаг хугацааны юм мэдрүүлэхтэй чиний өмнөх бүх насандаа унагсан нулимсыг цуглуулах юм бол дэлхийн далаач тэрнээс өчүүхэн жижигхэн гэж хэлсэн байдаг. Тэгэхээр тэрүүгээ нөгөө хүмүүсийн амьдэрсэн тэр юу нэг асуулт. Өмнөх одоо ингээ олон нас байлаа гэж бодсон шүү дээ. Байлаа гэж бодсон шүү дээ. Тэгэнгүүт нэг сони өмнө одоо юу юм чи 2000 жилийн өмнө хүн амын тоо хийдээсээ одоо хийдэг байгаа. Тэгээд шинэ нь хаанаас гарч ирдэг гэдэг гэсэн юм байна. Шинэ карма шууд бүх гээл. Бид зөвхөн хүнийг тоолж болохгүй байхгүй. Бодгалын тоонуудыг тоох. Тийм нөгөө хамаг амтан юу гэдэг штэ бод. Тэгвэл би бол бас динзавр байсан байх магадaltaй юм байна те. Динзавр байсан гэж болно. Модоноос динзаврлаг байна шүү. Их болсон 600 хамаг. Тэр чинь үгүй яах. Цагаар хүн байгаалгүй шүү дээ. Гэхдээ л нэг 10,000 жилийн өмнөөс бүх сентент бинг одоогийн сентент бингийн яаж ч утсан олон байна. Нөгөө нэг юу байхгүй нөгөө нэг хэмжээсүүд бас байж болно шүү дээ. Дэлхийд дээр бид зөвхөн одоо бид нар бол 3 хэмжээстэй л харж байгаа юм шүү дээ. 4-т 5-т 6-т 7-т янз бүрийн бидний мэдгүй хэмжээсүүд ороод идэв буюу бидний харж чадахгүй. Одоо бид нар бодоод үзвэл бидний нөгөө visible light гэдэг бидний хардаг юм чинь нүдээр харагдах гэрэл гэдэг чинь хөгийн шүү дээ. Тэнгүүт ийшээгээ явангууд нөгөө инфраред яваадаг нь. Ийшээгээ явангууд нөгөө ультра violet гэдэг юм руу ороод ирж байгаа тийм. Тэгээд бид нар нөө радио долгион руу харангуут юм чинь шалгуур. Одоо астроном судалдаг хүмүүс бол тэр нөгөө нэг гэрлүүдийг харах юм чинь шалгуур шүү. Тэнгүүд манусын харагдах юмны тийм мэдрэх юмны хэмжээс нэ тэрэ гэдэг юм. Тэгэд яг би энэ дэр зүгээр яг холбож байгаа юм биш шүү заяа. Зүгээр ингэж хэлдэг ш нөгөө dark matter гэдэг юм чинь бидний мэддэг материас бидний мэддэг матер чинь 3 хавцаал байдаг шүү дээ. 90 хэдэн нэг хэсэг нь dark matter, тэгээд dark energy гэдэг юм байдаг шүү. Тэгэхээр dark гэдэг нь хар хүчний мөчний гэсэн үг шүү. Зүгээр бид нар мэдгүй учраас dark гэж нэрлэсэн. Тэгээд яг хуу мэдгүй юм руугаа аваачаад энэ юм аваач зоогоод байгаа юм шүү. Энийг аягүй сайн болоор зүгээр манай үзэгдэх ертөнц гэдэг бол нэг 3 орчим хувь байгаад байна. Тэгэхээр тэрний цаана байгаа хөшигний цаана юу байгаа вэ гэж бодох юм бол ёстой ямар гэчийн хачин сони юмнуудыг бид нэр одоо зүгээр яг бас яг энэ тантай адилхан жишээ авах чинь одоо орон судал дээр бид нар ярьдаг шүү дээ. Observable universe гэж ярьдаг шүү дээ. Тэгснээ тэрний цаана юу байх вэ? Юу байгаа мэдгэдэггүй байгаа байхгүй. Multiverse байх уу? Юу байгаа юм. Тэгснээ тэр үг амар сонио бүр янз үзэж байгаа шиг нэг хязгааргүй байгаа шүү дээ. Сансарах хязгааргүй. Тэгээд тэр хязгааргүй нь бас тэлээд байгаа гэдэг байгаа байхгүй. Тийм тэлээд. Тэр нь авирс тий бас ингээд хязгааргүй юу байгаа. Тэгээд тэр нь тэлээд бүр ингээд бодгоо оршил тэр тий. Ийшээгээ бүр тэр хязгааргүй. Тэгээд тэр нь тэлээд байгаа нэг хязгааргүй байгаа. Доошоогоо бас хязгааргүй бас нэг бага байх шиг байгаа тий. Доошоо явах чи одоо бас л явсаар хагаад нилээн яг өнөөгийн шинжилгээ бол хамгийн гайхамшигтай нь бас дээшээгээш нилээн явж үзлээ. Доошоогоош нилээн явж үзлээ тий. Тэгээд энэ чинь бид нар бодоод хэдэн жилийн нэг хийсэн ажил өсрөл нэг сүүлийн нэг 100 жил дотор л хийсэн байх юм бодох. 100 шүү дээ. Ер нь 100 л хичээ. 100 дотор л бид нар энийг хийсэн байгаа байхгүй. Тэгээд энэс чааш явах бид нар хаавах юм мэдэнгүй те. Бид нар зарим нэг амтнд баг нүд суулгаж муулгаж ийн гэсэн шүү дээ. Анх ямар ч нүдгүй амтнд гэрлийг сенс хийдэг юм суулгаж үзэж юм гэдэг юм. Тэр нүд анханасаа яаж эволюцийн үед үүссэн бэ гэдэг ярианууд төрөлтөлсөн байхгүй. Тэгэхээр магадгүй бид нар илүү их хэмиг мэдэрдэг, илүү их хэмиг харддаг гэнэ тэрэг. Мэдгүй тэр сүнс мүсээр явж арай жоохон хэцүү болчих учраас. Тэр дунд ингээ бид нэр хүн ингээ өчүүхэн байгаа байхгүй яаж ч байсан. Зөндөө сүнс энд сууж иж магадгүй. Ингээ бодонгот нөгөө айхтар хийсэн байгаа шууд амар хилистик байна. Заавтахгүй. Аларсан юм болоо. Тэгэхээр тэдний хороод ирлээ. Тэгэхээр бид нар буддизмыг яг өдөр тутмын амьдралдаа яаж хэрэглэх юм гэхээр ер нь бол миний бодлоор л тэр өдөр тутмын амьдралдаа л энийг ингээ таплайтахгүй бол ер нь жоохон ач тус муталтай. Ер нь философитой гифтэд дээр ер нь гифтэл явах.
бах тийм. Хөвтөл тий янз янзын гоё юм яриалаа. Тэдэн төрлийн будтай байдаг, эдэн төрлийн будтай байдаг, тийм жанраас юм шүү гээл. Янз янзын эсвэл янз янзын бодцтой яриад янз янзын тарин маань нэг зам уншаал яваад идэг. Тэгвэл маань мэгзмийнхаа концепцийг мэдж гин үгүй юу гэж явах жоохон нөгөө түрүүн хэлсэн шүү дээ тий нөгөө 8 зөв зам гэдэг юм чинь энийг чинь онлоо бид нар хэрэглэхгүй байх юм бол тэгэл 1000 тарин уншаад 1000 яагаад бол хэцүү. Тэгээ яг ингээд тайлбар заримдаа тэгдэм аа. Гэтэ бас сүсгээр нэг хэсэг нь явна штэ, маун штэ гэж тэгдэг хүмүүс байдаг л да. Гэтэ нэгтгэл үнэмшил байх хэрэгтэй. Сүсэг байх хэрэгтэй. Санаа нь юу гэхээр дээр үд ингэж лсэн юм шиг байна л да. Нөгөө зарим хүмүүс үнэхээр бичиг үсэг унших боломж байгаагүй ч гэдэг юм. Тийм хүмүүс айхан бол илүүтэй тэр хүмүүсийг сүсгээр нь илүү их номхотгох, сүсгээр нь илүү их зөв амьдруулах гэх юм. Одоо мэдээж орчин үед бол хүн болгон бичиг үсэг тайлбарлах учраас аль болох сүсгээр хүн болгон гэж болохгүй. Хүн болгон биш юм аа гэж юу яг дийлинг юм. Дэлхийн ертөнцийн дээр бас энэ чинь амар том ахис дэвшин шүү дээ. Тэгэхээр тэр ахис дэвшний үүднээс бол яг хүмүүс бол илүү сүсгээс гадна илүү их юмар одоо энийг ойлгож мэдэрч явах хэрэгтэй юм шиг. Мэдээж бид нар цаг үеэл бодно шүү дээ. Одоо нэг 400-500 жилийн өмнө хүн болгон бас бичиг үсэг сураад байх наашийн хүн болгон одоо ингээд янз янзын амар рационалын бодоод хөвтөд байх боломж бас хэрэг байсан байж гэдэг юм уу те. Тэгээ бодох юм бол яг зарим нэг юмнуудын өмнөхөр те сүсгээр өгч нь баг хамаагүй шулуухан байж болох юм байхгүй. Оо наа чи нүгэл. Инх юм бол болдгүй. Ингүүл баг хүчлээ те. Жохон хүчлэх маягтай өгчүүл те. Тэгээд нэг жоохон гайгүй болоод тийм боломжтой болоод ирэхээр нийлүү нарийн ном ёсын заадаг ч юм уу. Яг тийм байжгаад харамсалтай нь орчин үед мод болоод үлдсэн болохоор нөгөө нэг тэр доод хэлбэрийн юмнууд айгүй залхуу амархан байж болох учраас хүмүүсийн дунд айгүй амархан одоо дүүдээ гандаа ороо ном уншуулж юм бол тийм нөгөө хэлбэрийн шинж ингээд амархан сүсгийн шинжтэй айгүй амархан байгаа юм. Хэлбэрийн шинж хит мухар сүсгийн сүсэгтэй бүр мухар сүсгийн шинжтэй юмнууд нь бол чир айгүй харамсалтай байгаа тийм. Мухар сүсэг мухар гэж юу нэг юу шиг мухар удамж гэж яддаг тийм. Цаашаа үргэлжлэх байхгүй гаццсан гэсэн үг байхгүй. Сүсэг гэдэг юм чи ингээд дэлгэрээ цаашаа ингээд явах хэрэгтэй. Мухар сүсэг гэдэг юм чи нэг юм дээр очиж пад гацчих чинь гэсэн санаа байхгүй. Мухар олгоо чи яаж гацаад? Мухар олгоо чинь битүү олгоо байхгүй. Мухар гэдэг чинь тэгээд хагардсан шүү дээ. Тэгээд баас мухар гэдэг үг мухар гэдэг чинь тэр юм шүү. Тийм. Мухар удамжийг жахаа ойлгоод байгаа юм. Цаашаа гэдэг мухар сүсэг дээр л бас өөр утга байд юм бол зүгээр цаашаа явахгүй. Цаашаа явахгүй. Тэр санаагаар л яваад байгаа юм шүү дээ. Сүсэг ч гэдэг юм уу тэр юм чинь цаашаа ингээд эрдэн мэдгээд тэгтээ цаашаа явхад нөхөр тэрэн дээр очиж мухарлагчиж байгаа байхгүй. Цаашаа явах уу? Тэгэл гацчих байгаа юм. Тэр очиод тэгээ сүсэг нь бас нэг тийм цаашаа шалгаагүй сүсэг болоо гацчих чинь гэсэн байна. Гэснээс одоо ингээд сайд би нэг бахан бодцтой яриа явчихсан хүмүүс бас тэрийг ойлгохгүй юм шүү. Хүмүүс ойлгохгүй юм шүү. Тэг ингээд бодцтой. Юу нь яагаад би нөгөө Theravada буддист тусан юм бэ гэхээр юу нэг нэг олон бурхтуудын ялгааг олох гэсэн залхуу өрөөд. Тэгээ бууж өгөөд тэгээ Theravada буддист 9 шидийн бурхан байдаггүй байхгүй. Буддаа тэгэл болоо байдаг. За нэг хаяа нэг буддагийн шавнар мамнар орж ирэл янз бүр. Тэдний бүгд хүн болохоор зүтрээх юм байхгүй ингээд. Та нар ингээд буддагийн хөргийг очих юм бол ингээд буддаа ингээд сууж хоёр талд нэг хоёр нөхөр ингээд нэг юм зогсож идэх байхгүй. Тэр хоёр нь болохоор нөгөө нөхрийн хоёр толгой шавна гэдэг. Нэр энэ сарын 31-ээс дараа сарын 6-ны хооронд тэр юу яаж байгаа юм бэ лээ шүү. Юу буддагийн тэр хоёр шавийн тэр Шарипутта Могланы хоёрын тэр нэг юу одоо бодвол юу юм шиг тэр нэг биес нь үлдсэн юм ч юм уу тэргээр нэг шүтэн хийсэн тэр юм интгэс ирж байгаа гэсэн шүү нэ. Тэгээ хаана гарах юм? Тэрний сайн мэдгүй. Энэ юу нэр интернетээр юмнууд нь явах хаа тий. Тэгэл баг тий. Дандан мангаар явах нь яг дашчолын эд мэдэр явах. Ямарсан тэр шүтэн залгадж ирж байгаа гэсэн. Гэтэ яг ингээд байгаа юм аа. Бас ингээд дэр шүтэн мүтэн залгацсан гэж би хэлэхэд хүмүүсийн учраас сүсгэлээрээ хийцүү ингээд сонир болчиход байна. Яг ингээд буддаг аваад за би тэгээ энэний дараа тэр бодцтой мөцөд уруугаас нэмдэ орё. Хүмүүсийн дунд их түгээмэлээд юм орё. Будда бол өөрөө яг хэлэхдээ бол ингэж хэлсэн байгаа байхгүй юу? Ер нь хүн өөрөө өөртөө л аврал болд юм аа. Хүнийг нь өөрөөс нь өөр аврах юу аа бэ? Өөртөө гэрэл болоо гэж хэлсэн байгаа байхгүй тий. Тэгсэн хүмүүс бас жоохон гонжсон юм шиг байна л дээ. Бид нарт бас нэг аврал хэрэгтэй биш дээ. Бид нар ингээд ганцаараа байна гэдэг нь хэцүү шттэ гэж юм тийм утгатай юмсэн юм шиг. Тэгэхээр будда за үнэхээр одоо тэгэл аврал хэрэгтэй бол 3 юмд аврал ирээ гэсэн байгаа байхгүй. Тэр нь за чи үнэхээр болов энэ төгс гэгэрсэн хүн байд юм байна. Тэр буддад би аврал ирье. Тэгээд тэр төгс гэгэрсэн хүн одоо номлосон сургаал номл байд юм байна. Тэрэнд нь аврал ирье буюу тэр дарма гэдэг нь аврал ирье. Гуравдах нь энэ төгс гэгэрсэн хүний юмар замнаад явж байгаа юм ариун амьдралаар явж байгаа энэ хүмүүс бол бас юм байна. Тэг ийм хүмүүс байд юм байна. Тэр хүмүүсээс очиж одоо авралын мөрийг ирье гэсэн ийм л хэлсэн байдаг байхгүй. Гэхдээ ультимейт гэж хэлдэг шүү дээ. Эцсийн аврагч болов ч өөрөө гэжсэн байгаа байхгүй. За ингээд явж байгаа.
Тэгээ ингээ явангууд хүмүүс гайх ингээд явангууд удаа тэгээ бид бурхан дээр очиод яг юу хийх юм яах юм залбирах юм уу мөргөх юм уу сүгдэх юм уу гэж явдаг гэж байгаа. Тэгээ буддизм их буддаас яхтар л та ийм юмнууд хэлсэн байгаа. За хэрвээ чи нэг материалын юм хүсэж байгаа бол яах вэ чи энэ дээш яваа дэва нарт мөргөх юм бол заадуулж яах чамд худлаа хүн юм хийж өгнө гэсэн үг байхгүй тий. Чамаа нэг баян болох ч юм бол эсвэл нэг жоохон ад сэмэр чинь жоохон яаж байгаа ажил мэжил чинь бүтээх юм бол why not гэсэн баг. Будаа тэгж хэлсэн байдаг байхгүй юу. Зарим тохиолдолд бол одоо энэ лус авдаг инээ тэр юмнууд бол эдгээр бол хүнийг бодвол тийм supernatural гэдэг шиг тийм бол байгаа. Тийм байгаа. Тэрүүгээрээ чамд бол тодорхой хэмжээнд нөлөөлнө хөөрхөн нислчнаа гэдэг. Хөөрхөн нөлөөлнө. Будаа яг юу хэлсэн бэ? Нэг л юм дээр болохгүй гэсэн байхгүй. Нэг л юм дээр наадвал чинь ямар ч нэмэргүй хэлсэн байдаг байхгүй. Чи гэгэрх чих бол наадвал чи гэгэрэг юм чи чамд юу туслах вэ гэсэн байна. Наадвал чи өөрөөсөө уучраа мэдгүй нөө шунал мунхаг тэр уур хилэндээ баригдсан явж байгаа битүүд тэр битүүд чамд ямар ач тус өгөвдөө гэсэн байна. Тэгэхээр бид нар энийг амар сайн ялгаж ойлгох хэрэгтэй байхгүй. Бид нар зүгээр нэг мундаан гэж хэлдэг шүү дээ. Мөндөө энгийн нэг ахуун шинжтэй юм яриад байгаа бол заавалч буддизмыг авчиж ирэх бүхгээс сэлэндэн гэдэг бол заримдаа бол хүмүүсээс олчоод байдаг. Гэтэл бид нар илүү сэтгэлийн амар амгалан гэгэрл гэдэг юмний хойноос өсөлж байгаа тохиолдолд ягарахгүй өөртөө эзэн бол өөртөө аврал болгож байгаа. Тэгээд тийм дэр бол яг та энэ түрүүний ярьдаг тэр тэнгэрүүд инээ тэр юмнууд байж идэг юм аа гэдэг. Будаа бол тэрийг ерөөс нэг яах үсгээл нэг яах тэр янз бүрийн болоо. Гэтэ нөхрийн ярьжсэн сургаал номд угаасаа бүр тийм supreme амар юм тэрнээс чангаш давцсан юм ярьжсэн учраас нэг яахтар тэгэл тийм ахын шинжтэй бол нөхөр нэг яахтар утгалтай гоо. Тэр нөхөр чи анх бол өөрөө нэг тийм хүн заа юм аагүй баг өөрөө тэгэл баявал байсан юм. Тийм ер нь бол тэр нэг яг домог ёсоор шүү дээ. Одоо бол гэдэг юм домог ёсоор шүү дээ. Домог ёсоор бол нөхөр гигэрснийхэн дараа тэр өөрийн үдөөдөд нэг хүмүүс ирээ кино үзсэн нэг Мара гэдэг нэг чөтгөр өгдөө шүү дээ. Тэгээ Мара бол хамгийн сүүлд нь нөхрийг бол нэлийн дээрлэх гэж оролдсон шүү дээ. Эхлээл нь өөрийнхөө 3 охиныг явуулж одоо нөхрийг уруулах гэж үзээл дараа нь мангасынхаа хайрынтай ирээл нөхөрлөө бахан сум тавьж үзээл. Тэгээ хамгийн сүүлд гэтээ Марагийн тэр бас тэр сэтгэл зүйн амар зөвм шүү дээ. Хамгийн сүүлд нь Мара буддаг өөртөө тулах гэж үздэг байхгүй. Юу ч тийм чи ингэж гигэрх юу хэн нотлох юм гэж асуудаг байхгүй. Гэсэн буддагийн нэг амар алтай. Доошо гараа ингэдэг шүү дээ. Гурав гараа ингээд ягаад газар нотсон тийм earth witness тэр амар миний бодлоор би өөрөө жоохон драматик юм болохоор тэр бол надад амар тийм драм санагддаг хөө тийм яа тийм намайг хин нотлон газар нотлон намайг ингэж суусныг энэ газар хідэн үеийн турш харсан тийм нотлон гэж хэлж. Тэгэл ерөнхийдөө Мараач сорны явснаа дээр хамгийн сүүлд нь за та бол гэгэрчлээ. Гэтэ энийг бити заалдаг гэж боддог байхгүй юу? Явчихаа гэж. Явчихаа зүгээр ингээд чимээгүй байжгаад ингээд тэ пари нерванда хүрчгээхэд нь бол өөр нэг тэнгэр бууж орж ирээд. Гэтэ будаач өөрөө бас бодсон мэт. За энэ дарма гэдэг чи ер нь хэцүү юм байна. Энийг би ер нь хүн амтнд заагаад ер нь ойлгохгүй юм байна гэсэн чинь тэнгэрээс нэг тэнгэр бууж орж ирээд нөхрийг гойсон байдаг. Үгүй та энийг айлтах хэрэгтэй. Тэгээд юу яа энийг ойлгохгүй хэмжээний хүмүүс байгаа гэсэн чинь нөхөр өөрийнхөө өмнөх хоёр багшийг хэлсэн чинь тэр хоёр найл хэдийн нас урцсан байдаг. Тэгээ нэг хамт суужсэн 5 нөхөр тэр 5 нөхөр нь ер нь энэ 5 бол ер нь боломжийн юм байна шүү гэдэг. Тэгээ тэр чинь бас та бодсон номын хүрдээ эргүүлэх хүртэл 2 сар хүлээсэн байгаа шүү дээ. Нөхөр нэг хэсэг ганцаараа эморч явсан. За эмор бас ангид хөлтэй. Бясалгаж явсан. Нөхөр нэг хэсэг ингээ 2 сарын турш яг юу хийсэн их ойлгомжгүй байсан. Гэтэ тэр үедээ бас ганц нэг хүн айлтах гэж оролж исэн гэдэг байгаа байхгүй. Тэгсэн нөхдөө тоогоогүй нэ тэрээгээл тэгэж явж байгаа тэр одоо Ишипатана гэдэг газар буюу Сарнат гэдэг одоо энэ газар дээр очиж тэр 5 нөхрийнхөө суужсэн 5 нөхөр дээр очиж номыг айлцсан. 2 сарын дараа гэгснээс биш 2 сарын дараа очиж айлцсан байгаа байхгүй. Тийм учиртай одоо домгуудын нэр бол бас их сонирхолтой байна. За тэгээ ингээд одоо хэдүүлээ нөгөө алдарт махан янаар орё л та тийм. Нөгөө хүмүүсийн яриад байгаа нөгөө олон бурхтууч хаанаас гараад ирсэн гэдэг. За би бол сайн мэдгүй гэтээ их төв махан яна энийг төвхтэй болгож өөргсөн байхгүй. Махан юу болгож өөргсөн бэ гэхээр буддизмд бол ингээд нөгөө буддагийн сургаалыг дагсаар хагаад тэрүүний тэр 10 хүлээс гэдэг юм байт юм да. Тэрнээс ангижраад хүмүүс 10 fetters гэж хэлдэг. Тэр 10 хүлээснээс ангижраад ингээд ингэсний дараа бол хүн ингээд пари нерван түрээд ингээд архад болоод дуусна гэж үздэг байхгүй. Тэр архад гэдэг нь бол буддагийн сургаалыг сонсож байгаад төгс гэрч юм бол архад боллоо гэж үздэг. Тэгээд архатаас чааш юуч байхгүй. Тэгээд будда бол өөрийгөө юу гэсэн би анхны архатын над олсон юм бол минийхтэй юу нь бол адилхан. Яг эзэндээ. Би бол төгс буддагийн үед яадаг вэ? Энийг өөрөө нэгдүгээр бодож олсон. Өөрөө одоо хайж байгаад олсон. Бодож олсон гэхдээ өөрөө хайж байгаад олсон. Хоёрдугаар би энийг төгс зааж чадна гэж хэлдэг байхгүй. Яг тэрний доор бас нэг төрлийн буддаанууд байдаг байхгүй. Тэрний доотлын төрлийн буддаанууд яадаг вэ гэхээр
дээдлийнхаа буддаа буюу одоо хамгийн төгс гэгэрсэн буддаа байхгүй үед өөрөө бодож байгаад олоод хайж олоод тэр үннийг мэдээд одоо тэр дарма гэдэг юм мэдээд тгийг гигээрээд тэгээс чимээгүй байж байгаад явцсан нөхдүүд байхгүй. Бид нар мэдэхгүй тийм хідэн буддаа байсан мэдэхгүй байхгүй. Тэрний доотлын нөхдүүд нь болохоор түрүүний архтууд байхгүй. Яадаг вэхээр хамгийн дээдлийн нөхөр нь сургаалаа заацсан үед төрөөд тэгээд тэр нөхрийн сургаалыг дагаж явж байгаад бун болно. Тэгээд гигэрх нь шүү дээ. Гигэрнэ гэсэн. Тэгэхээр гурван төрлийн төрөлд авч үздэг байхгүй. Тэгээд эхнийх нь болохоор Самьяксан будда, хоёр дахь нь Пачака будда, гурав дахь нь болохоор Сарвака будда гэж хэлдэг юм да, шарваг гэж хэлдэг. Тэгэхээр ийм төрлийн гурван нөхөр байна гэдэг байхгүй. Тэнгүүд одоо Махаянагийн юу гэж орж ирдэг вэ? Одоо яг Махаяна бол нөгөө Theravada хоёр юугаар ялгардаг гэдэг гоё ялгаар орж ирж байсан. Махаяна буддистууд орж ирэхдээ яадаг вэ гэхээр үгүй архад болно гэдэг бол no. Энэ бол хангалттай биш. Өөрөөр хэлбэл бүх хүн тэр хамгийн дээдлийн Самьяксан буюу буддаар хүрэх ёстой. Хоёрдугаарт би энэний түвшинд бол аль хэдийн хүрсэн. Гэхдээ пари нирвана хойшлуулж байна гэж байгаа. Пари нирвана буюу дэлхийгээс явах хойшлуулаад би дэлхийд рүүгээ бүх зүйл гэгээр хүртэл би явахгүй гэдэг тангар өргөдөг байхгүй. Бүгдийг гэгээр үснэ дараа л би явна гэдэг тангар өргөдөг. Тэр нь нөгөө нэг бодцоогийн тангархан байхгүй. Би хамаг амтныг гэгэрч дуустал энэ дэлхийдээ зууралдаж тэр бодис сэтгэл гэдэг юмар энд үлдэж байна гэж үздэг байхгүй. Тэгээд тэд нар чинь нэг амар тусалдаг тийм дөрүүд үсээд тэгээд тэр нь баг шашны шинжтэй болж хувираад одоо Жанраск чинь бол амар том бодисдвогийн нэг байхгүй. Тэгэд Жанраск чинь одоо Авалокитешвара гэдэг юм да юу Авалокитешвара гэдэг. Авалокитешвара чинь сүүлдээ буддаагаас ингээд амар өрөвчний сэтгэлтэй хагаад хүмүүс туслаад явсан чинь гар минь хүрхээ бодлоо юу амар драматик болсон. Тэгсэн чинь зүгээр хэдэн мянган гартай мартай Авалокитешвара болоо. Тэгээ нөхөр чинь уйлсан гэж байгаа юм бас. Айгу одоо бол нэлээд тийм уран зохиол нөхөр уйлсан чинь баруун нүднийх нь нулимснаас ногоон дэрхтэр зүүн нүднийх нь нулимснаас цагаан дэрхтөрөөд мөрөөд гэдэг. Ингээд одоо бол нэг жоохон нөгөө нэг этник грекийн ромын мифолог маягийн болгож хувираад ингээд эхлэнгүүт бол яг одоо би анх буддизмд ороход бол надад бол үнэхээр тэршэлтэй санагдаад тэгээ би ерөнхийдөө бууж гисэн. За би бол Махаяна буддизмын энэ олон борхтуудтай үзэхгүй юм байна. Үзэхгүй юм байна. Ер нь бол надсан. Тэгээ хоёрдугаар Авалокитешвара ч юм бол уг нь эрэхтэй байж ийснаа хятад очингууд Гуанин гэдэг хүүхэн болчихдог байхгүй. Нэг гой цагаан хувцастай нэг гой хүүхэн болчихдог. Тэгэл ингээд дүр мөрөөс солиулдаг хүчдэг байхгүй. Тэгээд ч үгүй оцсон газартаа ер нь жоохон дүүрээс солино. Тэгэхээр Жанраск гэдэг нь бол ерөнхийдөө одоо биднийхаар бол нэг тийм хүчрхэг бодисдваа нэг байгаа байхгүй. Тэгээд ингээ манчирч гэдэг юм уу юу ч үдгийн тэгээд ийм пантеон маягийн үүсгэж айгүй хэцүү. Тэгээд тэрний дотроо тэр нэг важранаар ороод ирэнгүүт янз янзын догшин сахиушуд үүсэл одоо юу гэдгийг тэр яманд улаан жамсар инээ тэр бла бла ингээд үүсээд ирэнгүүт би тэдний функцийг ерөөс ойлгохоо болчихдог байхгүй. Ингээд тэгээд тэд нар зарим бүр ингээд янз бүрийн хатуу үлүүд чийдэг ч байна. Одоо нөгөө бөөмөргөлтөгөө зарим талаар сахиусууд бол номын сахиусууд махиусууд. За тэгээд одоо шүгдэн мүгдэн болоод гэж би бүр үнэхээр мэддэггүй байхгүй. Тэгээд хоёрдоо тиймтэй зууралдаад тэгэхээр миний амьдралд юу тустай мó гэж бодож байна. Миний нөгөө нэг тий байга амиг байгаагаар нь хүлээж аваад өөрийнхөө амьдралын ёс суртахуунтай хэрэглээд оюун санаагаа цэвэрлээд өөрийгөө аврыг гэж тий миний өөрийгөө аврыг гэдэг юм дээр одоо саяны дурдсан атманууд бол нэг айхтар нөлөө байхгүй учраас за гэж бодож ерөнхийдөө жоохон тодорхой хэмжээнд одоо татгалсан. Би гэдэг энэ Важрана буддизмаар хичээлдэг энэ хүмүүс үүсгэж байгаа юм шүү. Зүгээр энэ цэвэр миний сонголтын миний нөгөө харах үнцгийн би ч өөрөө нөгөө нэг юмыг ингээд нэг тийм энгийнчлэх дуртай загварчлах дуртай юм учраас хамгийн бага зардалтай хамгийн комплекс биш загвар надад чухал байгаа. Тэгэхээр бид нар хамгийн комплекс биш загварыг л сонгож авсан гэсэн үг. Тэгэхээр яг санаанд л гэж хэлж байгаа. Махаянагийн хамгийн гол зорилго нь юу гэдэг юм бэ гэхээр хамаг амтныг гэгэр хүртэл би гэгэрхгүй буюу тэр бодисдвагийн тангараг гэдэг юмыг өргөдөж яваад байдаг нь л одоо гол онцлог юм шүү. Ер нь бол Theravadaгийн бол тэгвэл чимээгүй ингээл яваад дэвшил тэгэх шиг тий. Дэвшил. Тэнгүүд нөгөө Махаянагийн чи яг нөгөө Theravadaгаа нөгөө Hinayana буюу баг болон та нар бол нэг жоох амиа хийжсэн. Ховоо хийжсэн хогноод ховоо хийжсэн нөхдүүд гэж хэлдэг. Гэтэ Theravadaгийн бол өөрсдөө Hinayana гэж хэлүүлэх бол туйлын дургу. Ер нь Theravada шүтлэгтэй хүмүүсийг бол баг болонныхан гэж хэлэх бол ер нь нэг тийм
Доромж маягийн тэгээ ер нь л тэгж хилээд үл хэрэггүй зүгээр Theravada их ингээл хэлсэн. Тэгээ Монголд чи их хөлгөн байгууллага нь бүр нэлийн тогтцсон хэллэг шүү дээ тий. Их хөлгөн Монгол хэлээр бол ягаад гэх нөгөө манайхан ч нөгөө их хөлгөнийх нь орж ирэх нөгөөдөлийг угаасаа л баг хөлгөн. Манайд ер нь Theravada нь бол орж баг иргүй юм ба шүү дээ. Манай Theravada-гийн хийд 2010-ад оны сүүлд л орж ирсэн ба шүү дээ. Тийм сүүл. Тэрнээс яг одоо яг идэвхтэй байх үеийн үед бол ерөөсөй байхгүйсэн ба шүү дээ. Манайд 2010-ад оны үед энэ Тайландаас нэг Theravada-гийн усууд орж ирсэн. Dhammakaya гэдэг усууд орж ирсэн. Тэр үедээ хүчрэг орж ирж исэн байна чинь нэг 2 лам ирсэн байсан үгүйсэн. Тэгээд бас нэлээд хүмүүс явдаг энэ хотын тан түүгээд энэ багшийн дэдийн шиг нэг газар хичээлдэг байсан. Тэгээд одоо бол нэгэн хувраг байгаад байдیں۔ Та нар нэг юм оранж дүү хувцастай нэг тод хувцастай хувраг явж байвал тэр Theravada-гийн нэг ганц лам байгаа. Нэр нь болохоор Chanvit гэдэг нэртэй нэг хөр байгаа. Би сая Тайланд юм байна. Chanvit гэдэг юм байдیں۔ Chanvit хувраг. Тэгээ тэр нөхөртөө би саяхан нэг юм дээр таарсан. Номын баяр дээр таараад Монголд хэдэн жил болчих үсэн чи 10 хэдэн жил болчлоо гэдэг. Тэгээд Монголоор сайн ярьдаг болсон. Зөө баг Монгол болсон. Намайг Монгол болсон. Тэгээд өвөл мөвөл даарч ирэх гэж одоо бол дассан гэж. Тэгээд Монголд бол Theravada-гийн ганцхан тийм хувь. Тэгээд манай бус нь бол манайх бол Mahayana-гийн байна, Vajrayana буюу төвдийн буддизм байна. За тэгэхээр буддизм гэдэг чинь нэг иймэрхүү философик. Тэгээд амьдралдаа ашиглахгүй бол ер нь тэгэл аль шашин хэрэгцээгүй тийм. Би бол одоо христийн шинтэй ч исламын шинтэй ер нь ямар нэг итгэл үнэмшилтэй бол тэр итгэл үнэмшлийнхээ дагуу үйлдэж гин үгүй юу гэдэг нь миний бодлоор илүү чухал. Түүнээс ч нэг би ямар итгэл үнэмшилтэй нь бол тэр нь бол чухал. Тэгэхээр би бас одоо юу гэдэг чинь христийн шинийг бас үүсгэх гэхээр бас чаддгүй нэг юм байдаг хгүй. Нэг би бол өөрөө бодохдоо яг за sorry гişаа. Өнөөдөр христийн шинийх нэг талтай магтаад нэг талтай би муулчмаар байгаа байхгүй. Муулчмаар байгаа нь юу вэ гэхээр нэг нүгэлтэн очиод гим нүглээ ягаад залбираад гуунгут баг дэвчих гээд байгаа байхгүй. Дэваач нар тий. Дарс хүртээ талахын дээд гоо. Би яаж нүгэл хийж ийсэн би ер нь л бурхны өмнө амжилчих юм бол гайгүй болчих гээд байгаа нь жоо удахгүй байгаа байхгүй. Тэр нь жоохон онцгүй санагдаад байдیں۔ Ер нь гэхдээ гэтэл яг христийн шинд итгэдэг хүмүүс Монголд одоо яг христэд яваад архинаас гарсан кейсүүд айгүй олон байдаг. Тэгэхээр тэр талаасаа бол бас христийн шин айгүй хүчтэй байгаа. Тэр хүмүүсийг чинь имчилж чадчих тий. Ялцчгүй. Айгүй айхтар хамааралтай тим чимлэгээр үзүүлсэн, ийм ч юм оролцсон гэж явчаад өстой жинхэнэ өвөөгүй архичин болж байгаа л христэд явчаад ахын болцсон шүү дээ амьдралаа бодоод ингээд амар гоё биж тий. Өстой нэг хутлаач ирсэн байсан гэдгээс нэг 300 унтлаа тэгж сайхан ингэж хүн өөрөө хөлж болж байгаа. Яг зорилго нь яг нэг өөрөө өөрийгөө аварж байгаа биш гэлээдээ. Яг нэг том зорилгын төлөө яваад сайжраад тэр нэг юм salvation байж шүү дээ. Тэр үү юу гэж аврал байна. Тэгэхээр тэнд дунд байсан. Үнэхээр бурхан байдаг байхгүй мэддэхгүй ч гэсэндээ ямар ч тэр архинаас тэр хүнийг аврал хийгээд байгаа байхгүй. Энэ амьдралд нь шат бахмаагүй аврал хийгээд тэр бол итгэл үнэмшил. Бас авааштай жанраас шашинд бол байгаа даа. Тийм би нэг гэхдээ яг наатахтай ч холбоотой нэг христийн шашинтай гэхдээ нэг шашнаа дагдаггүй нэг жоохон хоёр нүртэй нэг хүнтэй хэрэлдэх үедээ айгүй өнгөрөө гэсэн байхгүй. Билсэн байхгүй. Бурхан байдгүй гэдэг бодлосоо бусдаар зарим бурханд итгэдэг хүнээс илүү би бурханд ойр гэж хэлсэн байхгүй юу? Амар өнгөрөөг байгаас тийм. Яасан ч олон бурхан. Санаа нь юу гэхээр бурхан байдаггүй гэдэг итгэлээс бусдаар гэж байгаа байхгүй тий. Зарим бурханд итгэдэг хүнээс илүүтэйгээр би тэр бурханд нь ойрхон байна гэсэн санаа байхгүй юу? Өөрөөр тэр хүнээс илүү их одоо нөгөө нэг үйл хэрэг хийж байна гэдэг санааг хэрэглэж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм санааг хэрэглэж байгаа. Тэгэхээр буддизм гэсэн уг нь бол их тийм зүйд тэр нэг сэтгэлээ засах талаас нь хэрэглэх юм бол айгүй тийм бас боломжтой нэг хөлбөрүүдийн нэг мөн үгүй юм уу? Гэтэл манад бол нэг жоохон зан үйлийн шинжтэй байлгаал тэрнэр нь байлгаад байгаа нь бол жоохон харамсалтай. Христийн шашны хувьд бол би лавгатай яг санал өгдөг. Би нэг яг шашнуудыг судалж явж байгаа яг христийн шин дээр чи яг тэрнэр нь унтсан байхгүй. Гэтэл лавгаг бол ингэж нэг жоохон хөгийн гар байж байгаа би Иесусд итгэнгүүд ингээд аврагдаад дэш явчихж штэ. Би нэг асуултыг эсэргээр нь асууж ирсэн. Юу гэсэн хэрэг амар амьдралаа сайхан авч яваал тест өр хүүхдээ гоё өсгөөл ингээл нэг нөхөр байж байгаа. Тэ Иесус Христийн талаар сонсцсон байсан. Гэхдээ хүүхдээ ч юм уу яахта ч юм Иесус Христэд итгэхгүй байсараад өгчүүд хайчгүй гэсэн чинь нэг нөхөр хэлсэн том руу явж гэж явдгийн. Тэгэл миний би бүр яг тийрцэн байхгүй юу. Ийм байгаа байхгүй тий. Тэгээ нөгөө талаас бас юм байгаа байхгүй. Тэр бурхан гэд тэр Абрамын шашны бурхан гэдэг амтан байгаа шүү дээ. Omnipotent omniscient бүхнийг чадагч, бүхнийг харагч, бүхнийг мэдэгч. ертөнцийн тулцсан амтан байж ийм манусыгаа ингэ зоох хэрэг байгаа ч үү. Тэгснэ заавал өөрт нь итгэл өөртөө өөрөөс итгэл нэгдэг
тийм тул цайнтай байх хэрэг байгаа ч юм уу нэг тийм петич юм шиг те. Наад чинь тэгж ярихад энэ жоохон яа жоохон муухай за sorry Буддизм маш яриг өөр шашин руу орох гэдэг. Тэнэс ч юм болоод нөгөө нэг Библи нөгөө нэг олон юмны цуглуулга гэдэг шалтгаан дээр байхгүй. Библийн одоо чинь Genesis буюу эхлэлтэр бол бурхан бол хүм хүнийг юу тоохгүй штэ. Зүгээр бүтээгэл гэрэл бий бол дэлхий бий бол амтан бий бол тэгэл байжсэн юу л ороод Exodus руу ороод ирэнгүүт бурхан бүр үнэн тийм хартай нөхөр болсон байдаг байхгүй юу. Яг ост чи инг тиг чи намайг чи юу алтан хонь мөн юу алтан хөр шүтээд байгаа би өстө та нарыг живүүлэн сүйтгэн өвчин тараа түвэн гэдэг байхгүй юу. Тэгэл Египтээс нөгөө Мозес хүмүүсээ авч гарахгүйгүүд нь миний хүмүүсийг явуулахгүй би өстө жиг хятан ороод ирдэг байхгүй юу. Тэг нэг амар тийм миний харснаар бол тэр тэгээ Genesis дээр байгаа бурхан Exodus дээр байгаа бурхан хоёр бол өөрөө нэг хүн биш. Нэг зүйл биш. Тэгээд угаасаа би бол чиний хартаа эзэн мэзгээр ороод байдаг байхгүй. Тэр ер нь дээрээ хэрэв байдаг гэж үзэл та хэдүүлээ. Байдаг гэдэг assumption дээр явуул. Тэр дээр ер нь бас хаан ширээний дулаан байна. Суудл солигдоод байна. Яг нөгөө эртний домгууд дээр гарч ирсэн. Genesis-ийн бурхан Exodus-ийн бурхан хоёр өөр бурхан байна. Хүүхдүүд нь бас өөр. Үзээд дээ, дээрээ үзээд. За ингэ чамаг ярьж болохгүй шүү та. Алуулах хэрэг гарах байх тийм. Би аль шашныг үгүйсгийгөө аль шашныг шүтээгүй бүгдээрийг нь хүлээн зөвшөөрж байгаа хүн байгаа шүү. Нүх явах чи тий. За. Надад үгүйсэн сайн биш байгаа шүү. Буддист ганц л хүн байгаа. Тэгэхээр бид нар бол энэ эцсийн одоо юм дайлахад бол бид нар энэ аль ч шашин шүтлийг шүтчихсэн та тэрнийхээ учрыг олж үтээрээ. Тэр шашныхаа талаар уншиж судлаарай. Амьдралдаа хэрэглээрэй. Хамгийн гол нь амьдралдаа хэрэглээрэй тий. Тэгэхгүй зүгээр би нэг юм гээл зан үлийн шинжтэй дээр үт яг хүн дээр үт нүг бас 99-ний шашинлуу зарим нэг хүмүүс англи сурах гэж явдаг байсан байсан үеийг л ингээд байдаг байсан. Гэтэ тэр бол хамаагүй байдаг. Гэсэн чинь та ядаж одоо английн сурсан юм бол зөрүүлээ тэр сургаал номлын бас гараад ингээд явдаг байх хэрэгтэй шүү гэж. Тэгээд энэ дугаар угаасаа нөгөө 40 өдрөөр гарч байгаа. Тэгээд та бүхэн ер нь буддизмын талаар бас нэг анхан шатны юмтэй юм ойлголтуудыг авсан байх гэж найдаж байна. Тэгээд би ер нь description хэсгээр нэг Google-ийн folder яг юм юун дээр блог дээр нийтлэл оруулаад тэрнийхээ холбоосыг оруулж байгаа. Блогийнхаа нийтлэлийг оруулаад холбоосыг оруулжээ. Тэгээд тэндээс харах юм бол та нар илүү дэлгэрэнгүй бичвэр хэлбэрээр харах юм бол илүү сонирхолтой байх гэж бодож байна. За ингээд өнөөдрийн дугаар өндөрлөлөө байна. Аз жаргал хамгийн сайн бүхнийг хүсье. Баярлаа. Баярлаа.